Сайн байцгаана уу? HR Talks Mongolia podcast-ийн маань 3 сарын дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаард HR консорциум ерөнхийлөгч HR Club-ын тэргүүн Баярмагна хүрэлцэн байна. Баярлалаа. За Баярмагна захирал маань бол манай HR-ийн салбар бол одоо хүүхнүүдийн ажилтдаг салбар. Тэгээд энэ салбарын маань одоо бид нар бас толон шоглоомор ханхуу гэж нэрлэдэг. Энэ салбартаас олон юм хийсэн хүн байгаа. Тэгээд урилга минь хүлээж авсанд баярлалаа. Тэгээд гоё өөрийнхөө HR-ийн салбарт орсон түүхээсээ гоё хуваалцаад эхлүүлээч. Яагаад энэ мэргэжлийг сонгосон те? Баярлалаа. Тэгээд урьж оролцуулж байгаа бидэлтэй. Талархаж байна. 2008 онд энэ сургуулиуд шинжлэх ухааны технологийн сургуулийн тэр үеийн компьютер техник менежментийн сургуулийг төгсөж ирсэн. Тэгээд яг 2000 одоо 8 он 9 он гэдэг чинь яг энэ мэргэжил бол тийм амар одоо үнцэнтэй тий байгууллага болгоны албан тушаал бол тийм дэлгэрээгүй байсан. Дэлгэрээгүй мэдхгүй бас ойлгохгүй. Ер нь зүгээр байгууллага дээр очингууд юм захиргааны чиг үүрэг гэдгээр хардаг байсан. Тийм тэгээд тэр үеэс эхэлж ингээд явсан. Тэгээд одоо ингээд харж байхад бол одоо 2000-аад оны сүүлийн үедээ одоогийн үеийг харьцуулах юм бол ер нь байгууллагууд дээр нь хүний нөөцийн албан тушаалын үндэс нь нэлээд өссөн байгаа байна. Одоо ингээд заруудыг харахад ч гэсэндээ нэлээд олон зарууд тавигдж байна. Тэгээд цалингийн ингээд дундажийг зүгээр ингээд гүйлгээд харахад бол ер нь бусад санхүүгийн, бусад одоо маркетинг, бусад одоо менежерүүдийн төвшнгөөс бол ийм нэг зөрүү харагдахгүйгээр харцсан байгаа. Тэгэхээр энэ нь эргээд энэ албан тушаалын үндэс нь нэлээд байгууллагуудаар харчирч байгаа мó гэж хараад. Та хэдэн жил ажиллаж байна энэ салбарт одоо? 2008 оноос хойш хэрч одоо хэдий 18 жил рүү гарч явж байгаа. Тий, дасралтгүйгээр тий. Бас манай сонсогчдод сонирхолтой хэлэхэд 2025 оны Занга цэгмэн дээр хамгийн их зарлагдсан топ ажлын 10 ажлын байр нэг нь HR байхгүй. Тим тоо гарсан байдгийн. Тэгэхээр манай одоо HR-ийн салбар хүний нөөцийн мэргэжлүүдийн үнц илүү өсөд байгаа гэдэг маань ингээд дахин батлагдаж байгаа шүү. За та яагаад HR-ийн одоо тэр таны үед бол одоо хүний нөөцийн менежер мэргэжилтэн гэхэлэр одоо хүмүүс ойлгохгүй шүү дээ. Ер нь бол нөгөө боловсон хүчин гэдгээр явж байсан баг. Яагаад энэ салбарыг сонгов? Дээр нь ихэвчлэн нэмэгтэй хүмүүс ажиллаад байдаг шүү дээ. Тэгээд та яаж яваад сонгоо? Тий, би чинь давхар мэргэжлээ солих гэж үтсэн. Тэгээд тэр үед чинь манай дээр нэг хос хөтөлбөр гэд бэлтгэдэг байсан. Тэгээд миний нөгөө хөтөлбөр чинь маркетинг менежмент аахгүй. Өөрөөр 128 кредитээр бакалаврыг дан мэргэжлэр байдаг бол давхар мэргэжлэр 160 хэдэн кредитээр авдаг гэсэн. Тэгэхээр маркетингийн мэргэжлэр одоо цуг хосож төгсөж ирсэн. Тийм тэгээд уг нь маркетингаар ажиллах боломж байсан. Би нөгөө тэр үед MCS компаниас юм тэтгэлэг хөтөлбөрөөр зарлаа. Тэтгэлэг хөтөлбөрийнхөө хүрээнд оюутангуудаар нөгөө цагийн ажил хийлэгдэг байсан. Тэгээд Анунго компани одоо гэрээт ажилтнаар би явж ирсэн. Оюутан байж нөгөө нэг хэрэглэгчээ судалгаа аваад тэгээд манай ангиас 3-4 хүүхэд MCS нөгөө юу гэж ирсэн. Нөгөө ажилд орох хүсэлтэд илгээж ирсэн. Гэтэл нөгөө нэг нөхдүүдийг аваад намайг MCS-ээс өөр албан тушаал дээр дутсан шүү дээ. Тэр нь хүний нөөц биш, маркетинг ажилтнууд, судалгааны ажилтнаар одоо авах санал тавиад би тэгээд магадгүй тэр үед тэр байгууллагын саналыг хүлээж аваад судалгааны чиглэлээр өөрхөн карьер эхлүүлсэн байвал хүний нөөц биш, магадгүй маркетингийн чиглэлээр одоо явцсан бах магадaltaй байгаа. Тэгэхээр би тэгээд тэр саналаас татгалзаад хүний нөөцийн чиглэлээр яа ч юм бэ таалагдаад орчихсон. Тэгээд намайг нөгөө ажилд авсан газрын нөгөө HR-ийн захирал нь айгүй мундаг залуу байсан. Тийм тэгээд одоо болохоор яг миний анхны тэр захирал чинь Сансар гэдэг одоо Монгол Улсын сургуулийн бизнесийн сургуульд багшилдаг юм мундаг залуу байгаа. Тийм. Тэгэхээр тэр одоо нөхөр гэдэг юм уу да тэр одоо хүний суурьаар би яг мэргэжлэр ажилтсан болов гэж харддаг шүү дээ. Хэрвээ тэр одоо зүйл маань жаахан юм одоо сүрэг гэдэг юм уу да арай өөр чиглэлээр тавигдсан байсан бол магадгүй би нөгөө маркетингийн чиглэлээр ажиллах боломж байсан. Тийм тэгээд би эндээс юу гэж хэлдэг вэхээр ерөн залуучуудад би хата ингээд өөрийнхөө анхны карьер аягүй чухал байдаг. Нөгөө тэрний тэр сонгосон мэргэжлэхээс илүү өөрийнхөө яг дуртай чиглэлээрээ карьераа хөрчих юм бол эргээд тэр чинь ингээд гараад ирэх магадaltaй шүү гэж харддаг шүү дээ. Яг зөв. Таны тэр анхны нөгөө уулзсан удирдлага уур аягүй мундаг хүн байсан байгаа байхгүй тий. Тэгээд та бас гоё нэг холбоо ярихад миний хувьд ч гэсэн ингээд одоо азар их сайн мундаг захирлуудтай авчирсан байгаа байхгүй. Тэр захирлуудынхаа ачаар их гоё өөрийгөө нээж ингэж олон ур чадвар суралцж явсан байгаа юм. Тэгэхээр таны хүний нөөцийн салбарт ажилласан 18 жилийн хугацаанд бид нар чинь нөгөө HR-ийн карьерийн зам л гэж ярьдэн шүү дээ. Одоо ямар одоо албан тушаалаас албан тушаал хүртэл явав те энэ хугацаанд хамгийн одоо мартагдшгүй тийм үнцэнтэй сургамж гэх юм уу тийм юу вэ тэр талаараа бас гоё юм. Тий, яг л нөгөө нэг карьерийн замлалын үед бол хүний нөөцийн тэгэл туслах ажилтнаас л эхлээд орж ирсэн. Тэгээд айгүй тийм
сонирхолтой кейс гэх юм уу да. Дөнгөж орсон компаниуд ингээд нөгөө юу яатсан? Манай нэг ажиллаж байсан ажилтнаа насарсан байхгүй юу? Тэгээд тэрэнд нөгөө байгууллагын дотоод журмаараа нөгөө мөнгө өгдөг. Тэгээд би тэр ажилтнаа насарсан газар Эрдэнэтийн хүн байсан. Тэгээд дөнгөж ороод би нэг 20-д хонжсэн байжиж тэр одоо хүнд эмгэглийн загтал надад бичих даалгавар удирдлагаас өгөө. Тэгээ бичээд авчиж өгчсэн нэг юм кейс өгдөн шүү дээ. Хүнд даалгавар энэ. Тий, тэгээд ер нь ингээд нэг бичих хэргийн одоо ажилтнаас эхэлж явж байгаа юм чинь. Тэгээд HR-д намайг одоо сурж байхад бол яг л байгууллага дээр ч өстой сонгон, сурган, цалин өссөн одоо менежмент хийнэ гэдэг айгүй тийм удирдлагын төвчний чиг үүргүүд айгүйх заадаг одоо сургуулиуд дээр. Гэтэл эргээд хизээч тийм бол байдаггүй. Яг л нөгөө нэг анх ажилтнаасаа тушаал төлөвлөх, албан бичиг төлөвлөх, одоо хурал уулзалтыг одоо зохион байгуулах ч юм уу да тий. Тэгэхээр тэр чиг үүргээс ахуулаад ингэж яваа. Тэгээд хамгийн сүүлд ажиллаж исэн байгууллага дээр манай дээр хэлцийн даргын альбом тушаал зарлагдсан байсан байхгүй. Тэгээд манай нөгөө дээд төвчний одоо ерөнхийлөгч надтай уулзаад ер нь чамайг одоо тэр одоо альбом тушаал дээр тавих гэдэг гэдэг альбом бусаар надад мэдээлэл өгчихгүй юм хөр. Тэгээд би тэрэнд нөгөө ингээд окей нөгөө итгэцэн одоо болно гэдэг. Тэгсэн чинь шал өөрхөн хүн хамлагддаг тарцаа. Тэгээ би шууд ажилласаа гарч ирсэн. Тэгээд хүлээлт үүсчихсэн байсан. Тий. Яг нөгөө нэг юм шийдвэр гаргах төвчний хүн тэгж хэлцэхэр чи хүн итгэн штэ. Гэтэл шал өөр хүн хамлагдаад ирсэн. Би тэгээд шууд ажилласаа гарч ирсэн. Хамгийн сүүлийн ажилласаа. Тэгэхээр тэр айгуу тийм надад айгуу зөв шийдвэр гарсан гэж би одоо боддоо штэ. Хэрвээ магадгүй тэр альбом тушаалыг надад би очсон байсан бол одоо би миний карьер магадгүй тэр компанид харьяалагдаад ч юм уу да явах байсан баг. Тэгээд тэрийг би тэр үед айгуу тийм ёстой онцгүй надад ийм одоо дурсамж үлдээчлээ гэж бодож исэн. Одоо бодоход бол айгүй зөв шийдвэр байсан. Тийм тэгээд тэр хаалга хагаал тэгэл одоо консалтинг форум дээр ирээд 2017 оноос 18 оноос хойш ингээд яг юм хөгжиж байгаа. Тэгээ манай HR консалтинг форумын ер нь миний өөрийн үнэцүүлэгчэндээ юм хөгжиж байгаа дунд төвчнөөс жаахан ингээд авах гэдэг компаниуд дээр л өөрийнхөө мэддэг чаддаг туршлага хуваалцах гэсэн гэж боддоо шүү дээ. Ягаад тэгэхээр том компаниуд бол чадвартай мэргэжилтэнгүүдийг татах хэмжээний цалин урамшууллын систем байгаатай. Тэгээд ийм харагдах байдлын хувьд гоё байна. Гэтэл хөгжиж байгаа байгууллагууд чинь цалин өсний систем нь бас ингээд асуудалтай байна. Санхүүгийн чадамж нь бас асуудалтай байна тийм. Тэгээд харагдах байдлын хувьд ч гэсэндээ тийм аттракт хийх гоё харагдах соёл байхгүй байгаа шүү дээ. Гэтэл тийм одоо байгууллагууд дээр юм өөрийгөө үнэлсэн мэргэжилтэнгүүд очих магадлал айгүй бага байгаад байдаг. Тэгэхээр тийм одоо байгууллагууд дээр ингээд очиж ажиллахыг хүсдэг шүү дээ. Тийм. Nice. За тэгэхээр HR-ийн туслах ажилтнаас сургууль зөвлөг хүртэл карьер хийжээ. Манай Маяр өнөө захирал маань та өөрөө HR коллабыг үүсгэн байгуулаад бас айгүй олон жил тууштай авч явж байгаа. Тэгээд би тэгж боддгийн ер нь энэ коллаб ямар нэгэн төрлийн бус байгууллага авч явна гэдэг өөрөө хүний яг жинхэнэ мандалыг харуулдаг. Энэ дээр хүн цалин мөнгө төр авдаггүй өөрөөсөө гаргаа явдаг тий бид нар зарим тохиолдолд тэгэхээр энэ дээр би айгүй олон жил тууштай авч явааг нь хараад их гой бахархдаг юм аа. Тэгээд HR коллаб маань хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Хичнээн одоо HR-ууд энэ коллаб харьяалагдаж явж байна тий. Ямар үйл ажиллагаа жил тогтмол явуулж тэр талаас гой болцсон. Баярлалаа гойсолт байна. Тэгээ ер нь үргэлжлэн хувьж ярих юм бол айгүй олон хүний оролцоо энд бүрдэгдэнэ. Тэгээ 2008 онд намайг сургуулаад төгсөөд энэ салбар руу орж ирж хахад Болор Эрдэнэ гэдэг нэг залуу. Тэр үедээ Таван богдод ажилладаг байсан. Тэгээд тэр залуу анх HR Club гэдгийг нэрийг авцсан. Өөрөөр хэлбэл ийм community сургалт мургалт хийгээд явдаг байсан. Тэгээд 2008 онд байгуулагдаад 19 онд тэгээд яг үйл ажиллагааны юм юу байгаад байсан. Нэг доктортой биш байгаад байсан, итгэхгүй байгаад байсан. Тэгээд манай ангийн одоо найз Батөргөл гэдэг бид хоёр залуу хамтарч ажилладаг байсан. Тэгээд хоёлаа нэг ийм салбар руугаа юм хийчихье гэж үзээл. Тэгээд нэг манайх чи нэг HR-ын болохоор ингээд туршлагагүй болохоор бизнес аягүй их асуудаг. Энэ яагаад вэ? Тэгээд тэр үед чинь нэх амар мэдээллийн технологи хөгжөөг байсан. Тэгээд ингээд ангийнхаа л нэг группээр л ингээд нэг бизнесээ тусалцаа авдаг байсан. Тэгээд энэ нь ер нь жаахан юм томруулах маягаар бол яасан бэ гэсэн сэтгэлдээ тулгуурлаад ер нь энэ ийм community үүсгэгээ. Тэгээд нөгөө Болор Эрдэнэтэй албис сурвуулзаад энэ HR Club гэсэн нэрийг чинь одоо Батөргөл би тэр ашиглаад явъя тий. Тэгээд ингээд энэ нэрэн дээр нь ингээд үйл ажиллагаа явуул яг. Тэгээ маань хүн зөвшөөрөөд хэдэн онд вэ? 2000 тэр чинь 10 мар байхаа. Оо намайг одоо дөнгө төгсөөг байх юм шиг 10 байх тий. 10 онд би нэг албис сур маань хүнээс одоо зөвшөөрлийг аваад тэгэхээр HR Club гэсэн нэрийг одоо яхахгүй дурддах юм бол тэр Болор Эрдэнэ гэдэг одоо хүний нэр дурддагдана. Манай Батөргөл гэдэг залуугийн нэр дурддагдана. Манай хүн одоо Англид байгаа даа. Тийм тэгэхээр бол тэгээд тэр үеэс эхлүүлээд ингээд одоо 2010
10 оноос одоо яг 16 жил болж шүү тэгэхээр тийм явж байна. Тэгээд албан ёсны нөгөө бүтэц бүрэлдэхүүнтэйгээр бол 2014 оноос яг ингээд 13 онд яг хууль этгээдээ яг болоод тэгээд 14 оноос яг үйл ажиллагаа маань хэрчимдсэн байгаад байдیں۔ Тэгээд маш олон залуучуудтай хамтарч ажиллаж исэн. Одоо ингээд жилийн л одоо менежментийн багт олон төрлийн зан характертай, чадвартай залуучуудтай хамт. Тэгээд тэр залуучуудын одоо нөгөө нэг юм хөдөлмөрөөр л одоогийн HR клубын суур аягүй сайн тавигдсан гэж хардیں۔ Тэгээд би нөгөө багийнхаа залуучуудад ч хэлдэг. Зүгээр нэг юм компани тарьялагдаад ажиллана гэдэг шал өөр. Яг тэр цалингаа авж байгаа юм чинь ажиллах ёстой шүү дээ. Тэ? Ажил олгогч гэсэндээ цалингийн өгж байгаа юм чинь манай хүн ажил хэлхийг шаардах хэрэгтэй байхгүй. Гэтэл ямар ч цалингүйгээр өөрийнхөө нөгөө хүнд байдаг хамгийн үнэт цагаа зарцуулаад одоо ажиллана гэдэг бол айгүй чухал зүйл баг. Би тэгээ тоглоомор тэгдээ. Хэдүүлээ одоо нөгөө нэг буян гэж байдаг бол хойд төрөл гэж байдаг бол бурхан багшаас нэх амар холгүй төрөндөө тийм яг тэр ингээд нэм хүний төлөө цагаа зарцуулаад яваад байгаа. Энэ айгүй тийм үнц нүгтэйг яваад байна. Айгүй тийм чухал. Тэгэхээр бол нэг юм компанид ажиллаж байгаа мундаг менежер тий одоо туршлагагүй ч гэсэндээ манай энэ одоо үйл ажиллагаан дээр оролцоод яваа манай менежментийн багийн залуучууд дутхгүй та нар. Тийм шүү дээ. Тэгэхээр цалингүйгээр ингээд ажиллана гэдэг бол айгүй чухал чанар. Тэр өөрөө тэр хүн үнэхээр тэр салбарт юм хийх хүсэж байгаа хүслийн хэр төвшин харуулчихж байгаа байхгүй юу. Тэгээ би нөгөө сургалтууд дээр бас хэлдэг. Та энэ ажилтныг үнэхээр тогсон таны чин сэтгэлийн хүсэж байгаа ажил мөн үү гэдгийг та цалиа авахгүй бол энийг хийх өгөөд өөрөөс асууж байгаа. Та мөнгө өгөхгүй бол энэ ажлыг хийх үү оролцоог асууж байгаа. Тийм гэвэл энэ чинь үнэхээр хүсэж байгаа зүйл мөн. Тэгэхээр энэ HR Club маань бас манай хувийн нөхцөл салбар хөгжөхөд маш том үүрэг бариад гүйцэтгсэн. Нөгөө талаар манай салбарын хоорондоо танилцах, нэгнээсээ суралцах, за магадгүй нөгөө би юундаа сайн, юундаа муу юм те гэдгээ олж харахад аюу том үүрэг бариад гүйцэтгсэн гэж харж байгаа. Тийм тэгээд HR Club-аас эхлүүлээл тэгэл одоо ингээд харж байхад айгүй олон ийм одоо лидерүүд гарсан байна. Яг энэ одоо HR-ууд руугаа зориулсан айгүй олон үйл ажиллагаа явуулдаг одоо хэлбэрүүд гарсан байгаа байхгүй юу. Тэгэхээр манай HR Club-ийн одоо чинь 2013-14 оны менежментийн багт байсан залуучууд бүгд одоо мундаг байгаа байхгүй. Тэр айгүй гоё штэ тэднэртэйгээ уулзахдаа нэг ийм айгүй татан мэдрэмт төрдөг штэ. За таны тэгвэл одоо харж байгаагаар миний сая одоо дурдсан үндснээс гадна гоё энэ HR одоо энэ манай подкастыг бол дөнгөж одоо HR суралцж байгаа хүмүүс сонсож байгаа. За магадгүй HR клуб байхгүй байдгийг мэдхгүй хүмүүсээ сонсож байгаа байхгүй. Нөгөө талаараас энэ клубд ороод хамрагдаад би одоо цаг нараа цалингуу одоо зориулаад ямар үр дүн авах, үр ашиг авах юм бэ гэдгийг мэдхгүй ч юм уу. Эсвэл одоо хүн оролцоогүй бол мэдэрдэггүй шүү дээ. Тим хүмүүст та ер нь бол энэ ямар нэгэн клуб байгуулалт хамрагдаад явах сайн дурын ажил хамрагдаад явахаар хүн ийм юм зүйл сурдсан шүү. Манай HR Club бол нэг ийм юм үнц нөгч байна гэд 1 2 3 гэд дурдаад явал та гоё. Ер нь хүн өөрөө нийгмийн амьтан байхгүй юу? Ямарваа нэгэн зүйл тарьяалагдчихэж тэндээсээ тийм тата мэдрэмжийг авдаг. Ихэнх одоо Монголд ажиллаж байгаа HR-уудыг харахад бол ганцаараа ажилладаг. Одоо чи 20 хүнтэй 30 хүнтэй баг байдаггүй. Санхүүгийн баг гэдэг нэг баг байгаад байдаг. Маркетинг борлуулалтын баг гэдэг. Гэтэл HR албан тушаал дийлэх байгууллагууд дээр нэг л хүн ажиллаж байгаа. Тийм. Гэтэл тэр чинь яаж яах вэ бол хин нэгэнтэй чадахгүй байгаа зүйлээ, мэдэхгүй байгаа зүйлээ зөвлөлдөх. Ажлын байран дээр зөндөө стресстэй зүйл байгаа. Стрессгүй ажлын байр гэж юу нэгч байхгүй. Тэр стрессээ ч гэсэндээ ийм салбарын хүмүүстэйгээ бас ярилцсамаар байна шүү дээ. Тэгэхээр бол HR Club-ийн хувьд бол ийм одоо дотроо гоё ийм community үүсгэхэд гоё ийм ярилцах тий. Тэгээд бие биентэйгээ мэдлэгээ хуваалцах. Тэгээд ийм сонирхлынхон дагуу одоо ингээд нэг ийм тойроод уулзах юм боломжийг олгоод. Тэгэхээр ер нь ямар ч чиглэлийн ийм төрлийн бас байгууллага, ийм олон нийтийн байгууллагад оролцсноор бол яаж юм бэхээр ийм нөгөө нэг ийм ер нь хүн чинь зүгээр нэг ийм ажил хийгээд амьдралаа залгуулад явах нь тэр хүний одоо байх ёстой зүйл байгаа байхгүй юу. Гэтэл эн чинь нэг нийгэмдээ хүн болж төрсний хэрэг зүгээр нэг юм цалин аваад байгаа гэж анхнаас нь зураагүй л байгаа. Тэгэхээр бол нийгэмдээ өчүүхэн төдий ийм одоо цэг тавих нь айгуу чухал байхгүй. Тэгэхээр бол би ингээд шинээр HR Club руу орж ирж байгаа залуучуудад бол хэлэхэд айгуу чухал зүйлээ эн чинь юу одоо авах вэ гэхээсээ илүү хүн болж төрсний нэг юм хэлбэр байхгүй юу. Тийм. Тэгэхээр нэг юм буян л юм да одоо нэг талаараа тийм. Тэгээд эн чинь нөгөө тухайн хүний ахил хандлагаас шалтгаалж байгаа юм. Ингээд тэр одоо ямар нэгэн юм community-д орж ирээд
зөндөө зүйл сураад гарсан залуучууд зөндөө байна. Би яг ийм зүйл сурч чадна гэж бол хэлж чадахгүй. Тухайн хүний шанаг хизээдний том байна. Тэрүүгээрээ шүрдэж чадна. Ямар ч одоо шанаггүй, ямар ч одоо авахыг хүсэлгүй хүн бол ямар ч юмд орсон шөмжлөлтийн байр сууриас таарна. Тэгэхээр болчихгүй гэл тий. Тэгэхээр бол яаж юм гэхээр юу л хамарч байгаа. Тэр сав. Тэгээд хамгийн чухал зүйл бол маш олон төрлийн хүмүүстэй харьцах чадварыг айгуу суулгаад идэм болов уу гэж хардсан шүү дээ тий. Тэгээд одоо манай HR клуб дээр чинь ингээл янз бүрийн үйл ажиллагаа болохоор одоо ширээнийхээ ардтал ингээд дарга байсан, том менежер байсан хүн үлгэр дээр зогсох шаардлага үүснэ. Гэтэл зарим хүн бол ёо би үлгэр дээр зогсмааргүй байж тээ хүмүүнийг хүлээж аваад ямааргүй байж тээ гэдэг. Тэгээд ийм сэтгэл зүй гэж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ чинь ажил албан тушаал болгон тодорхой хэмжээний багтаа байдаг. Нэг багаараа ингээд нийгэмдэр гэр бүл дээрээ ажил дээрээ байна гэвэл ямар хүнд вэ? Тэгэхээр эн чинь бол ингээд нэг тайлах чадвар айгүй чухал да. Тэгэхээр бол ийм олон хүмүүстэй харилцах юм ур чадвараа ер нь ямар ч ийм олон нийтийн ажилд яваад ахаараа сурах боломжтой болов уу гэж харддаг шүү дээ. Зөв баярлалаа. Маш сайхан хариулт байна. Яг нөгөө шанааны чиг хэмжээ хэрвээ гэдэг чинь аюул чухал байгаад байна л да тийм ээ. Яг одоо хүн сурах хүн бол ханаас ч юм сурдаг. Энэ тиймд одоо ялангуяа одоо бид нар ч их гоё ирэн үед амьдарч байна шүү дээ. Ер нь бол сурах сонирхолтой өөрийгөө өөрчлөлөө хөгжүүлэх гэж байгаа хүн бол одоо маш олон их боломж байна. Сурахгүй хүнд бол мянган сайхан багш байгаа ч хэрэг байхгүй хаа тийм ээ. Тэгэхээр би нөгөө өөрөө сургалт ордог. Тэгээ байгууллагууд дээр орж агаад асуудаг байхгүй юу? Хамгийн түрүүнд миний асуудаг асуулт яг зараа яаж хөдцөө өрсөн бэ? Сургалт орно гэдэг мэдээллийг та аваад яг ямар хамгийн анхны сэтгэл чи байсан бэ? Ядаргаатай гэж хүлээж авсан уу? Эсвэл ийм нэг юм болох гээд байгаа юм гэж тэр хандлага чинь өнөөдрийн сургалтын үр дүнд тодорхойлдог. Тэрс маш гоё газар хамгийн үнэтэй сурагч агч нарыг авчирж ирээч гэсэндээ ядаргаатай ингээд хүлээд авцсан тохиолдолд ядаргаатай шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр бол яаж нөхөр ерөөсөө хүний тэр одоо яриад дээр тэр хандлага гэдэг чинь бүхэл зүйлтэй холбогдож гарч ирээд байна л да. Тийм шүү. За баярлалаа. Одоо одоогийн Монголын HR ингээд сая хэлсэн манай HR-ын салбарын одоо үнц өсөж байна гэдээ ирж байна. Тэгэд одоогийн байдлаар Монголын HR салбарт те гарч байгаа хамгийн том өөрчлөлт юу байна те? Одоо ингээд ийм юм өөрчлөлт гарч ийн шүү. Ийм юм өөрчлөлт нь бэлэн байгаараа гэж хэлэхэд те. Ер нь ингээ байгууллагууд дээр ингээд одоо 2017 оноос хойш консалтангаар яг хөндлөнгөөс ингээд хараад ажиллаад ингээд яваад байна шүү дээ. Тэрс тогоон дотор нь орохгүй байгаа тийм. Тогоон дотор нь орохоор хүмүүсийн мэдээж давуу болон сул талтай. Зүгээр сул тал нь гэх юм бол нэг юм баригдамал руу орчих гээд байдаг. Гэтэл консалтант зөвлөх үйлчлэгээ хажуугаас харж байгаа хүмүүсийн хувьд бол team соёл руу орох магадлал айгүй бага байгаад байдаг. Тэгэхээр HR-ууд дээр харж байхад нөгөө нэг бизнес гэдгээ яг байгууллага дээр томоороо харах чинь ер нь HR-ууд гэхгүйгээр байгууллагуудын дундчдын менежерүүдийг харахад байгууллага том зураг гэдгээрээс харж чадахгүй байгаа. Одоо манай санхүүгийн нэг жил сайн ажиллаад байвал болно гэж хараад байгаа байхгүй юу. Гэтэл манай хүний нөөцийн нэг айгүй мундаг ажиллаад байгаа. Манай борлуулалтын л айгүй сайн ажиллаад байгаа гэдэг. Үгүй шүү дээ. Байгууллага гэдэг бол маш олон энэ хэлбэр төрсүүдээс бүрдсэн өөр өөрийнхөө тэр хэлбэр төрсийг тухайн одоо зорилгод оруулж ирж байгаа. Тэгэхээр томоор нь харах чадвар ер нь HR гүүгээр бүх одоо менежерүүд дээр хамааралтай болов гэж харж байна. За HR дээр одоо хүний нөөцийн салбар дээр одоо гарч байгаа гол өөрчлөлтүүд нь гэх юм бол ер нь мэдээж одоо сүүлийн жилүүдэд мэдээж орж ирж байна тий. Хоёрдугаар гэх юм бол энэ яс зүй гэдэг зүйл аягүй чухалчилж орж ирж байна. Тэгээ манай HR клуб, манай хүний нөөцийн консорциумын ч гэсэндээ гол юм чиглэл нь ер нь энэ салбарт чинь дамаа аим хүний энэ одоо эмзэг мэдээлэл хүн хоорондын харилцаан дээр байдаг албан тушаалтны хувьд бол тэр сайн одоо тоочин байх одоо байж болно, сайн хөдөлмөрийн тэр эрх зүйгээр мэрэгсэн байж болно, сайн одоо тэр дашборд мэддэг байж болно. Эцсийн дүндээ хүн хоорондын харилцааг авч явах ёс зүйг байх юм бол техник биш. Тий, ёс зүй. Тэгэхээр бол яаж нөхөр байгууллагууд дээр хүний нөөц дээр гарч ирж байгаа зүйлийг бол энэ чиглэл рүүгээ нэлээд тийм байгууллагууд орж ирж байгаа болов уу гэж харж байгаа. Ёс зүйг нэлээд чухалчлаад байна. Хоёрдугаар гэх юм бол хүний нөөцийн энэ албан тушаалын үн цэнийг бас байгууллагууд нэлээд юм одоо чухалчил хандлага руу нэлээд ороод байна гэж харж байгаа. Яг тэгэхээр мэдээллийн технологи хөгжихийн хэрээр ямар ур чадваруудыг байх болох уу, ямар ур чадваруудыг орлох уу гэдэг дээр маш олон тийм судалгаанууд хийгдсэн байгаа. Тэндээс харахад бол ер нь энэ хүн хоорондын харилцааг орлохгүй байна л гэдэг рүү чиглэгдээд байгаа байхгүй. Гэтэл тэр ажлыг чинь хийдэг хүмүүс хүний нөөцөх байхгүй юу. Тэгэхээр бол яахааргүй тэр үндсэн гэсэн ойлголт тулгарч. Тэгэхээр ийм үндсэнтэй одоо яг юм цаг үе дээр ажиллаж байгаа HR-удаас би хамгийн түрүүнд номер 1 ёс зүйтэй байгаарчаал гэж хараад байгаа. Хоёрдугаарх нь гэх юм бол
айгуу тийм хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Маш олон ийм одоо хүмүүсийн хоорондоо. За тэгээд өөрийгөө хөгжүүлдэг л байх хэрэгтэй байгаа байхгүй юу тий? Тасралтгүй суралцах тийм ээ. Суралцах гэдэг өөрөө бид нэр одоо шүдэг байх шиг л дадлах шаардлагатай болчиход байна тийм ээ. За баярлалаа. Одоо ингээд та маш олон компаниуд болон HR-уудтай ингээд харилцаа явьж байна. Тэгээд манай HR-ийн мэргэжлүүд хамгийн их тулгардаг сорил юу вэ? Тий, компанид ороод ажиллахад тий. Сорилтууд. Тий, өөрийнхөө нөгөө нэг өөрийнх нь үнэлэмж нь бага байна уу гэж хардаг. Өөрийгөө үнэлэх. Өөрийг нь үнэлэх. Өөрийгөө үнэлэх. Өөрийгөө үнэлэх. Тэр хүн өөрийгөө үнэлэх. Тий, яагаад тэгэхээр өөрийгөө үнэлээгүй тохиолдолд хинч үнэлэхгүй шүү дээ. Тийм шүү. Захирал намайг үнэлэхгүй байна гэж яриад байгаа байхгүй. Өөрөөхөө үнэлэхгүй тохиол яаж их үнэлэх вэ? Ажилтнууд намайг үнэлэхгүй байна. Миний албан тушаал үнцнийг ойлгохгүй байгаад байна. Өөрийгөө үнэлэхгүй хүнээс яаж өрөөл үнэлэмж илж байгаа олж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд юу н өөрийгөө үнэлэх хэрэгтэй болов. Нэгэн тийм албан тушаал дээр хийн чадна гэдээ ороод тэртээ тэргүй хүмүүс алддаг. Тэртээ тэргүй хүмүүс туршлагачдаг. Тэгэхээр бол яаж нөхөр хамгийн түрүүнд HR-уудаас би харж байгаад өөрийгөө үнэлэх үнэлэмжээ гаргаж ирэх. Гэхдээ үнэлэмжийн цаана мэдлэг чадвар орж ирнэ. Тэрнээс юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй чи би өөрийгөө үнэлдэг. Би айгуу тийм чухал гэдэг дээр бол хинч биш шүү дээ. Тэгэхээр бол яаж нөхөр үнэлэмжийн арталд өөрийгөө чадахчуулах, өөрийгөө мэрэгшүүлэх, өөрийнхөө алдааг зөвшөөрөх. Тэгээд салбарын мэрэгчлэлтүүнгүүдээ суралцах. Тэгээд маш олон зүйлүүд гарч ирж байгаа байхгүй. Тэгээд сургалт гэдэг зүйл ч гэсэндээ зөвхөн ингээд нэг танхимд суугаад сурдаг буй биш ээ. Өнөөдрийн магадгүй энэ подкастыг сонсоод, сэтгүүл уншаад, ном уншаад, хэн нэгэн салбарын мэрэгчлэлтүүнгүүдтэйг кофе уугаад ярилцах чи хүртэл суралцах байхгүй юу? Тийм. Тэр айгуу тийм тэгжээж өөрийгөө одоо нэг суралцсан хүн л үнэлэмж гаргаж ирнэ. Би юу ч чадахгүй мөртлөө би үнэлэмжтэй гэдэг ингээд нэг юм байгуулгаач болохгүй шүү дээ тийм. Яг зөв. Одоо нөгөө нэг хүмүүс тийж судагчаа бишээрээ хувийн үйлчлэлийн сургалт ордог болохоор яаж өөртөө ихтэй болох вэ гэдэг. Тэгээ би тэгдэг нөгөө одоо чамаа юу өөртөө итгэлгүй болгож байгаад л ажиллана шүү дээ. Одоо хэл итгэлгүй бол хэлээ сурна. Илүүдэлжин итгэлгүй бол илүүдэлжин гайхасна тийм ээ. Тэрнтэй адилхан нөгөө өөрөө өөрийгөө үнэлэхэд ямар одоо тийм ур чадвар цамд ингээд үүсчил үнэлэх гээд байгаа юм тийм ээ. Тэрийг л одоо суралцаалынхаас сонголтох байгаа. Тэгээд юу ч хийдгүү хүнээс тийм гарахгүй шүү дээ. Юу ч хийдгүү хүнээс ямар нэг үнэлэмж өөрийгөө итгэл бол төрөгдгөө. За баярлалаа. Орчин үеийн HR-ийн одоо манлайлал ирнэ. Ямар байх хэвтэй. Орчин үеийн одоо манай AI 90 үеийн HR ямар манлайлалтай байх хэвтэй. Одоо ингээд компьютер яваа харахаар HR-ийн манлайлал сайтай газар сургалцаа авчин маш сайн үнэлэгдэж чадчихэв. Хичнээн тэр одоо HR нь манлайлалгүй байхаар одоо нэг хамгийн энгийнээр одоо сургалтыг зардал гэж хардаг. Нөгөө талаар одоо ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах нь хүртэл өөрөө нэг тийм гоё биш, таатай биш ч юм уу нэг байгаад байна. Тэгэхээр би нөгөө HR-ууд өөрөө аягуулсан манлайлал сайтай байх нэг чухал болчихжээ гэж харж байгаа. Тэгэхээр таны хувьд одоо энэ үеийн HR-ийн манлайлал нь ямар байх вэ? Манлайлал гэдэг бол нөлөөлөл. Тэгээ сайнаарч нөлөөлж болно, саараарч нөлөөлж болно. Тэгэхээр хинд нөлөөлөх вэ гэдгээ бодмоор байна. Тэгвэл одоо жишээ нь 2000 ажилтнтай байгууллага дээр би манлайлагч гэдээ явах боломжгүй байхгүй юу? Гэтэл одоо би нөгөө нэг юм дөнгөж одоо сургуулиасаа төгсөөд эсвэл туршлагагүй HR-уудын гаргадаг хамгийн юм нийтлэг алдаа, би ч тэр алдаа гаргаж ирсэн. Бүх ажил руу орох гэдэг. Өөрөөр хэлбэл хоёр ажилтан муудалцсангууд дундуур нор цагдаа хийх гээл, мөрдөн байцаагч хийх гээл, ажилт нь хоцроод ангууд менежерийг алгасаж тэрнтэй уулзаад. Өөрөөр хэлбэл ийм хүрээгээ анханасаа HR-ууд зөв тогтоогооч. Тэр хүрээнд дотор манлайлал хий. Битгий хүрээнээсээ гарч тэр эссэн бусын чавганцын олон төрлийн ажлууд руу ороодаа гэж хэлнэ. Тэгэхээр хүрээгээ анханасаа зөв зураач. Тэгээд ямар хүмүүст одоо манлайлал үзүүлэх үхээр нэгжийн удирдлагууд байна. Ерөөсөө нэгжийн удирдлагууд байгууллагуудын хүний нөөц 2000 ажилтнтай байж болно, 20 ажилтнтай байж болно. Хүний нөөцийнхний нөлөөлөх албан тушаал нэгжийн удирдлагууд. Ерөөсөө нэгжийн удирдлагуудаар дамжуулж л зөв нөлөөллийг үзүүлнэ үгэхээс биш тэднийг даваад ажилтан руу ороод ийн гэдэг бол би энийг ямар ч тохиолдолд зөв гэж харж чадахгүй. Тэгэхээр бол яаж нөхөр HR-ийн манлайлал бол нэгжийн удирдлагууд чиглэгддэг шүү. Нэгжийн удирдлагуудыг чадахжуулахад нөлөөлөө. Нэгжийн удирдлагуудыг одоо илүү нөгөө ажилтнуудтайгаа зөв харилцахад нөлөөлөө. Нэгжийн удирдлагууд байгууллагынхаа одоо тэр соёлд зөв нөлөөлөхөд нөлөөлөө. Нэгжийн удирдлагуудаар дамжуулж тэр процесс явагдчихэж илүү үр дүнтэй. Тэгэхээр бол хүрээгээ зөв тодорхойлооч. Тэгэхгүй бол ингээд амар завгүй, нэг л завгүй хүмүүс тэгээ завгүй ажил өөрсдөө гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэрнээсээ саал ихээр бас салах дургүй хүмүүс байна.
Тэгээ салах дургу. Яг тэгэхээр тэр нь ажилдаа харагдуулаад идэг байна. Тэгэхээр ийм одоо салах дургу байгаа бол битгий одоо HR гэж битгий хэлээч л гэж байна. Захиргааны ажилтан байж болно, офис менежер байж болно, захирлын туслах байж болно, архив ажилтан ч гэж байна. Тэр нар чинь өөрөө үнцэнгүй гэж байгаа юм биш. Өөрөөсөө үнцэнтэй. Хүний нөөцийн албан тушаал гэдэг бол байгууллагын соёлд хамгийн их хувь нэмэр оруулдаг албан тушаал болохоор бол тэрлүүгээ чиглэгдэж яваач. Тэгэхээр нэгжийн удирдлагууд руу чиглэгдэх нь одоо чи манай ч хүний нөөцийн консалтант өгдөө, хүний нөөцөд консалтант өгдөггүй. Нэгжийн удирдлагууд одоо жишээ нэг юм цалин үс гэдэг юм уу, за чиг үүрэг гэдэг юм уу, ажил үүргийн хуваар дээр консалтант нэгжийн удирдлагууд руу чиглэх. Хүний нөөцөл тэрийг зохион байгуулалтан дээр оролцсон гэхээс биш тэр хүн бид нар зөвлөх байхгүй. Тэгэхээр нэгжийн удирдлага ер нь хүний нөөцийн бодлого гэдэг бол нэгжийн удирдлага руу чиглэгдэнэ. Тэр бодлогыг хэн хэрэгжүүлэх үү? Нэгжийн удирдлага хэрэгжүүлнэ. Тэгэхээр яг сайн гоё үнцэг гарч ирж байгаа. Ингээд нэгжийн удирдлагууд гэтэл өөртөө бас нэгжийн удирдлага гэж юу гэдэг ойлгохгүй зэрэг байна. Нэгжсэн хүн гарангуут ничээр ажиллаа хийгээч гэл тээ. Тэгэхээр энэ өөрөө бас аюул том тулгамдж байгаа асуудал байгаа дээ. Манай Монголын хэмжээнд дундчтны удирдлагууд өөрсдөө жоохон сул байгаа дээ. Эндээс хамаарат гаралт оролт байгаа дээ. Нөгөө тэр хүнээс нөгөө суралцах юм байхгүй болохоор нөгөө доод үеийнхэн чинь тогтохгүй байгаа дээ тийм ээ. Тэгэхээр энэ нэгжийн удирдлага тэр одоо ингээ HR хамтж ажиллах хэрэгтэй гэдэг хэллээ. Энэ талаар та гоё юунуудаа өгөөч. Одоо удирдлагуудыг яаж хөгжүүлэх хэрэгтэй юм бэ? Манай нийтлэг монголчууд удирдлагууд ямар асуудлууд байна? Таны олж харж байгаагаар яаж өөрчлөгдөх үү энэ удирдлагууд? Яаж өөрчлөх үү? Би ер нь яг удирдлагууд руу жаахан хандах гэдэг. Тэгээ өөрөөр бол одоо чинь 2000 ажилтнтай 200 ажилтнтай байгуулгын хүмүүсийг өөрчлөхөд төвхтэй байхгүй юу? Нэг л хүн өөрчлөгдөхөд амархан. Удирдлага л өөрчлөлтөө. Өөрөө өөрчлөгдөөд тэр өөрчлөлтийг хэрэгжүүлэл аюугаа. Өнгөрсөн жил бид нэг 130 орчим байгууллагуудаар судалгаа хийсэн. Өөрөөр ингээд дундчтны менежерүүд яаж томилогдоод байна вэ? Гаднаас аваад байна уу? Дотроосоо томилогдоод байна уу? Судалгаанд оролцсон байгууллагуудын 78% нь дандаа дотроосоо төвсөн байсан. Тийм ба. Өөрөөр яаж нөхөр санхүүгийн одоо албаны дарга одоо авлаа гэхэд санхүүгийн албанд олон жил ажилласан хүмүүс твшигдэж байгаа байхгүй. Тэгэхээр бол дандаа дотроосоо твшигдэх процессороо нөгөө удирдлагууд дундчтны удирдлагуудын оронтой хөгдөд байгаа байхгүй. Гэтэл тэр хүмүүс чинь зүгээр л сайн мэрэгчлэн байсан. Сайн нэгтлэн бодогч байсан. Сайн нэгтлэн байсан. Сайн борлуулалтын менежер байсан. Сайн санхүүгийн менежер байсан. Гэтэл эн чинь менежер хүн мэрэгчлэлтэн хоёр хооронд асар хялгаад байгаа байхгүй. Одоо Чингис хааны үед бол менежментийг бол төрдөг гэсэнгүй. Чингис хааны юу бах те хамгийн ихний манлайлалын онлоор бол ерөөсөө эн чин манлайлагч бол төрдөг юм аа. Би болох боломжгүй гэж үзчихсэн. Одоо орчин үед тэгж хэлэх боломжгүй байхгүй. Одоо бол яаж нөхөр бол нөхцөл байдлын улмаас би болдог. Гэхдээ хөгжүүлэх хэрэгтэй болно. Гэхдээ энэ дээр би 0.1% ч харьцан байх хэрэгтэй. Төрмөл зүйл байх хэрэгтэй. Тэрс огт тийм харьцан байхгүй нөхрийг хөгжүүлэх ёстой нэг гадагшаага явуулъя, дотооддоо явуулъя дургу байгаа байхгүй юу? Ажилтнтайгаа одоо жишээ нэг ажилтнтайгаа гүйцэтгэгдэн муу байна гэхэд хэлж чаддаггүй. Чи муу байна гэж хэлдэггүй. Гэхдээ чи хэлчихээч гэхээр үгүй эвгүй байгаа тийна. Энэ намайг буруу бодчихвол яах юм бэ гэдэг. Ийм ихэ цаас тагтах шиг яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр бол менежер хүн бол адлагддаг ийм албан тушаал шүү дээ. Одоо ши бид нар ингээд 3 жирийн судалгаа хийхээр яадаг вэ гэхээр бол бүх хүнд одоо шин би 5 менежер байлаа. Үгүй 5 ажилтнтай менежер 5-нд нь таалагдж явах юм бол би нэг асуултын тэмдэг тавина. Үгүй 2 асуултын тэмдэг тавина. Таалагдаад нь шүү дээ. Манай менежерстэй үнэхэр бурханлаг гэдэг. Гэтэл тавуулаа энэ хүн надад огт таалагддаггүй гэх юм бол нэг асуултын тэмдэг тавина. Менежер хүн гэдэг бол нөгөө талдаа бол атлагддаг албан тушаал. Тэр атлагддаг шахан тийм ээ. Тэр нөгөө атлагдах зүйлээ сэтгэлзэн хэвэд одоо нөгөө юу гэдэг лээ? Тэг чадвартай байх хэрэгтэй. Даван тулах чадвартай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бол би эндээс юу гэж хэлэх гээд байна нөхөр анханасаа менежерийн албан тушаалыг битгий олон жилийн шагнал урамшуултыг ирдэг албан тушаал болгоод байгаа чи. Анханасаа сонгон шалгуулалтыг зөв хийгээ. Анханасаа тэр нь жижигхэн тэр харизм хүнд шаардлага тавьж чаддаг хүмүүстэй уулзраа олж чаддаг энэ харизмтай хүмүүсийг хөгжүүлээч чи. Тэгээд нэг тавьсан байгаа юм бол итгэл хүлээлгээ тавьсан байгаа юм бол итгэл өгөөч чи. Тэгвэл ингээд нэг юм салгалсан албан тушаалуудыг бий болгоод байгаа байхгүй. Ахлах гэж тавьчих. Өмнөх ажлыг нь цуг аваад ирчих واخ. Одоо би чинь ерөнхий нэгтлэн байсан. Гэтэл дарга болгонгуудаа ерөнхий нэгтлэнгийн бодогч байгаа ажлыг хийлгээд над дээр дарга тавьчих واخ. Албан тушаал өөрчлөгдсөн болохоос хийх ажил нь өөрчлөгдөг байхгүй. Тэгэхээр бол би ингээд ажлын одоо нөгөө байгууллагуудад хэлгээд нэгдүгээрт ажил үргэлжлэн салгаач. Хоёрдугаар гэх юм бол итгэл хүлээ анханасаа та энэ хүнийг чадахгүй гэдэг мэдчихсэн.
Энэ хүн чинь дарга хийж үзээгүй. Мэргэжилтэн байсан. Тэгээд итгэл хүлээлгээд олон жил ажилласан, үнийн чин байгаа юм, шудраг юм байгаа юм тэгээд дэвшүүлсэн бол битгий ингээд нэг тагнал тавьсан юм шиг араас нь хөөгд байгаа чи. Тэгэд алдаа гаргангуут нь болчих гээд байгаа байхгүй юу? Чадахгүйг мэдсээр үжиж авчаад. Тэгэхээр бол сайн мэргэжилтэн байхгүй, сайн дарагч байхгүй болдог тохиолдол зөндөө биш. Тэгэхээр анханаас нь мэргэжилтэн гэсэн албан тушаал бол чухал албан тушаал. Тэгэхээр бол албан тушаалын шилжилт чинь дээшээ явж болно. Хажуу дээшээ явж болно. Бүр доошоо ч явж болно. Энд чинь шилжилт гэдэг чинь маш олон хэлбэрээр илэрч байгаа байхгүй юу? Тэгэхээр бол анханаас нь удирдлагуудаа дунд шатнаас нь хүмүүсээ одоо нөгөө нэг юм итгэл хүлээлгээ дараагаар тамилсан байгаа бол тэдрийг нэгдүгээр төгжүүлээч гэж би зөвлөгөө өгмөр байгаа. Хөгжүүлээч. Хоёрдугаар тохиолдолд эрх мэдлийг өгөөч. Ямар ч эрх мэдлгүй цаасан малгай сэтэр зүрсэн хүнээ халж чадахгүй удирдлагууд байна. Хүндээс ахилгын арга хэмжээ өгч чадахгүй. Хүнийхээ хоцроо дангуут нь чи айтайхан bay шүү хоцрохгүй шүү гэж том дуурч чадахгүй. Хүнээ урамшуулж чадахгүй. Нэг удаа 5 дахь өдөр гарахад нэг удаагийн одоо партийг нь дааж чадахгүй. Ямар ч эрх мэдэл байхгүй нөхдүүд яаж ажил хийх юм бэ? Тэгэхээр бол яаж нөхөр нэгжийн удирдлага гэдэг албан тушаал чинь эрх мэдэлтэй байдаг албан тушаал. Эрх мэдэл нь санхүүгийн эрх мэдэл, үйл ажиллагааны эрх мэдэл, хүн удирдах эрх мэдлийг өгсдөө байгаа байхгүй. Гэхдээ өгөхдөө тодорхой хөстэй. Энүүгээр хязгаарлагддээ шүү. Тэгэхгүй бол нөгөө чадвар муутай нөхдөө тэр эрх мэдлийг аваад тоглолт хийдэг тохиолдол зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр бол ийм эрх мэдэлтэй. Энээс давсныг чинь надаассан шүүгээд эрх мэдлийн заагаа айгу тодорхой болгоод тэгээд тэгээд шаардах зүйлийг нь тодорхой шаардаад дэмжиж яваач л гэж харж байгаа. Зөв. Тэр айгу чухал байгаа да нэг нөгөө дарга захирал гэдэг нэг дунд читний тийм удирдлагууд айгу байна л да эрх мэдлэхгүй. Малхан өмссөн цаалантай. Дээрээс нь юмаа хэлэг шаардаад байдаг. Доороос нь чадвар нь хомос хүлээн шөргдөөгүй зайлвал. Яг тэгээ зайлвал доржид би ингээ шаардлага тавьчихвал дорж гомдчихдаг болов. Дорж өдөр чинь аюул олон жил цуг ажилдсан энэ маань тэр маань гэдэг. Яг тийм. Дундаа орчоод байна. Яг энэ гаптер үндэслэж манай нөгөө HR corporation оргил мандал дахин сургалт явуулдаг. Яг энэ дундчтны удирдлагуудыг чадахжуулах, хөгжүүлэх яарч хэрэгцээ байгаад байгаа байхгүй бүр ингээд сургачвал болчих гад энэ хүн уг нөхөр сэтгэл нь байгаад шүү юм хийчих гээд байдаг. Даанч яалчгүй тэр хүн чинь өмнө ажиллаж байгаа энэ асуулт тулгарч байгаагүй учраас яаж чадах юм мэдэхгүй байгаад байна. Нөгөө талаар тэр ажлаас гарч үзээгүй учраас сэтгэж чаддаг бас томор харчдаггүй байгаад байна тийм ээ. За ойлгоо. Одоо нөгөө байгууллагын соёл гэдэг чухал ойлголт байдаг. Соёлын судалгаанууд байгууллагууд дотроо чинь гаднаар шийдэгдэг. Нөгөө талаар удирдлагууд тэгдэж манай байгууллагын соёлыг сайжруулмаар байна. Нөгөө нэг HR удраа гардаг. Хэрнээ байгууллагын соёл бий болоход HR-ийн үүрэг нь юу вэ? HR юунд нь оролцохгүй юм тийм ээ. Тэгэхгүй нөгөө энийг буруу ойлгоцсон хүмүүс одоо удирдлагууд юу гэдэг нь HR хийх систем шиг хараад нөгөө хэд нь бас өөртөө хийх гэж хараад цоод яваад байгаа хүмүүс байна л да тийм. Тэгэхээр энэ дэр та зөв ойлгох нь. Соёл гэдгийг ерөөсөө мэдэхгүй байна. Тийм. Соёл гэдгийг зүгээр л нэг өглөөний цай нийтээрээ уудаг. Сардаа нэг удаа цугладаг. Нэг засны баяр хийдэг. Нэг шинэ жил хийдэг. За тэгээ шинэ жилээр нэг юм шагнал гардуулдаг. Нэг төрс өдрийн юм хийдэг. Энэ чинь өөрөө соёл биш. Тэгэхээр байгууллагууд өөрсдөө соёл гэдгийг юу гэж хараад байгааг айгүй тодорхой хармаар байна. Нэг хоёрдугаар гэх юм бол HR соёлыг бий болгодоггүй. Тэрийг засдаггүй. Тэ зүгээр яаж нөхөд дэмжих чиглэлээр орцдог байгаа байхгүй. Тэгэхээр бол ингээд зарим байгууллагууд одоо ингээд захирлуудтай уулзж яхад манайх ингээд нэг айгүй токсик жаахан буруу соёлтой байна. Болохгүй байгаад байна. Энийг өөрчлөмөр байна гэдэг. Тэгээд нөгөө нэг завхлын юм да гэдэг шиг таны өнгөрсөн түүх чинь өнөөдөр гарч ирж байгаа байхгүй юу? Тий. Тэгээ соёлоо сайжруулмаар байна. Химжээ. За тэгээд хүмүүсээ сургая. Өөрөө орж ирэхгүй. Тий. Өөрөө нэг төгсөхгүй. Тэгээд ингээд ажилтнууд нь яаж нөхөр хүмүүс удирдлагуудад наадах чи хэлмээр байна. Удирдлагууд тэгэнгүүт нь удирдлагууд нь ерөөсө болсон хүмүүс. Тэнд ингээд сууж орж ирээдэггүй. Гэтэл эн чинь яаж нөхөр хүмүүс нь өөр зүйл харчаад байхад удирдлагууд нь тэрийг ойлгохгүй байх юм бол эн чинь энэ зүйл чинь өөрөө соёл байхгүй юу? Одоо би чинь байгууллагуудын соёлыг ахад сургалт явууллаа шууд харагддаг. Удирдлагууд нь хаан сууж байна. Орж ирж гин орж ирэхгүй байна уу? Орж ирлээ гэхэд нөгөө нэг хүмүүсийн хоорондын харилцаа яаж өөрчлөгдөж байна? Би энэсээ асууж яана сургалтын явцад тэр оролцоо нь шууд хомигдож гэнэ үү? Эсвэл ямар ч одоо нөлөөлөл байхгүй процесс үргэлжилж гэнэ гэдэг чинь соёл байхгүй юу? Тэгэхээр яаж яах вэ гэхээр бол соёл гэдэг эрчим дүндээ удирдлагуудын талны тусгал. Соёлоо өөрчилмөр байна. Соёлоо сайжруулъя гэх юм бол удирдлагууд өөрчлөгдөн. Ер нь шатыг дээрээс л цэвэрлэн шүү дээ. Хизээш доороосоо явахгүй шүү дээ. Дээрээсээ л цэвэрлэнэ. Удирдлагууд тэгэхээр бол соёл гэдэг зүйл бол
баригдахгүй тэгсэн мөртлөө мэдрэгдэж чухал байгаад мэдрэгддэг гэж. Маш чухал зүйл. Хүнийг явуулдаг гэд, татдаг гэд, бүтээмжтэй ажилуулдаг гэд, хүнийг зүрх судасны өвчснөөр ажлын байран дээр нь одоо нөгөө нэг юм үхэлд хүргэдэг зүйл чинь соёл байхгүй юу? Тийм тэгэхээр байгууллагын соёл гэдэг зүйл бол одоо шууд энэ юм гэж хэлэх боломжгүй. Байгууллагын өөр өөрсдийн гэсэн соёлтой, өөр өөрсдийн гэсэн бол. Гэхдээ тэр нь сөрөг байна уу, эрэг байна уу гэдэг чинь л ялгах тодорхойлоод байна. Удирдлагаас л хамаарат байгаа. Ерөөс удирдлагын итгэл үнэмшил, удирдлагын харах үнцөг, үүсгэн байгуулагчийн owner эзний тийм ээ одоо чинь юм байдаг шүү дээ. Удирдлага нь өөрөө ингээд нэг юм гүйдэг. Тэнгүүд нь хагас өдөр хүмүүстэйгээ гүүнгээд байгаа хөх дурггүй шүү дээ. Таны удирдлагын дуртай зүйл миний дуртай зүйл байх албагүй шүү дээ. Тэнгүүдтэй нөгөөтхөдөө явсангүй гэдэг ингээд гомдлоод шүү дээ. Үгүй шүү дээ. Тэгэхээр удирдлага өөрийнхөө дуртай зүйл дургүй зүйлээ компанийнхаа соёлоос сайлгах хэрэгтэй шүү дээ. Энэ миний хувийн соёл. Энэ миний бий болох гээд байгаа байгууллагын соёл. Тэгэхээр бол ер нь энэ удирдлагуудын асуудал дээр бол компани байгууллагын үүсгэн байгуулагч өөрөө соёлоодыг бий болгодог. Тэгээд тэрийг харин хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг албан тушаал нь хүний нөөцийн. Тэрнээс хүний нөөцийн албан тушаал соёлыг бий болгодог зүйл биш. Нэг би бүр ингээд нөгөө бичиж байгаа бол боолдоор хараар улаанаар тодруулмаар байгаа байхгүй юу? Тийм. Хоёрдугаар застдаг хүн биш. Бий болгодог зүйл биш. Зүгээр л тэрийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг албан тушаал. Баярлалаа. Цаа хоёул нөгөө удирдлагуудын тухай хэрэг шилдэг ер нь авьяастай таалантуудыг мундаг хүмүүсийг татах хамгийн үр дүнтэй арга юу юм? Бас л нэг удирдлага руу орох гэдэг байгаа байхгүй юу, тийм ээ? Яалчгүй л нөгөө одоо ийм зарцууд байдаг шүү дээ. Өөрөөсөө нэг юм лаг биш мөртлөө мундаг хүн хатдаг. Тэр мундаг хүн юу гээл тэр мундаг биш хүн удирдлага хөвтэй тийм ээ. Тэгэхээр та тэр талаас нь одоо энэ удирдлагууд айгүй шуналтай байна. Хоёр зүр дээр айгүй шунал харагдаад байна. Ингээд харж байгаа. Нэгдүгээр тийм бол хүнийг бүтэн цагаар нь өөрийнхөө дэргэд байлгах гэсэн шунал байна. Гэтэл чадвартай мэрэгжилтэнгүү юу гэж тэгээл өдөрж ингээд тэрний царай хараад ажлаа ингээд 2 цаг дуусгаж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Гэтэл ингээд нөгөө өгж байгаа ажил 8 цагийн ажил гэж удирдлага харж байгаа бол чадвартай юм чи 2 цаг хийгээд дуусгачих. Тэгээ нөгөө 6 цаг нь юу хийх вэ? Тэгэхээр тэр хүний хувьд ийм хайрын авьяас байгаа байхгүй. Тэгэхээр бол авьяастай чадвартай хүмүүс өмчлөгддөггүй маа. Хин нэг нь өмчлөгддөггүй маа. Тэгэхээр бол та чадвартай хүн харж ивэл өмчлөн гэсэн сэтгэл зүйнээсээ удирдлагууд нэгдүгээр салах хэрэгтэй. Тийм тэгэхээр өмчлөгддөггүй маа тийм хүмүүс. Хоёрдугаар гэх юм бол тэнд байсан чадвартай хүмүүс танад чадвараа харуулна гэсэн магадлал ер нь бага. Ер нь хүн чинь нөгөө нэг хүнийг би зүүрэлтэй хүнийг цэцэгтэй ер нь хөрсөө олсон үедээ хүмүүс дэлгэрдэг. Яг л хөрсөө олсон юм одоо соёлын таарсан, удирдлагын арга барилын таарсан хүмүүс цаанаа нэг галц цогтой байдсан шүү дээ. Хичнээн авьяас чадвартайстай А гэсэн компанидтай галзчихсэн хүмүүс бээр ороод бүр хүмэл болж шүү дээ. Бүр нүдэн дээр өгч шүү дээ. Одоо манай нэг HR consulting firm нэг чиглэлийн headhunting гэж хийдэг байхгүй юу? Энийг би одоо бүр нэлээд тийм юм одоо тэгээ болоод байгаа сүүлийн 2 жил. Яагаад тэгэхээр би нөгөө гадны хөрөнгө оруулалттай компани өмнө ажиллаж байхдаа headhunting айгуу тийм мөнгө олох салбар юм байна. Айгуу чухал юм байна гэж харсан чинь ингээд сүүлийн манай 2-3 жилийн дата харахад мах цөөхөнтэй цөөхөн хүнийг одоо чинь өнгөрсөн жилийн 14 хүмүүсийг л яасан өмнөх жил нь 26 гэдэг. Ингээд цөөхөн хүмүүсийг ингээд нэг юм дотор нь ингээд солиод идэг чамтай. Тэнгүүд 60 орчим хувь ажилласаа гарцсан байна. Сүүлийн 3 жилийн дата харахад. Энэ мундаг хүн танаа тохирно гэж олж өгсөн нь гарчдаг шүү дээ. Анхнаасаа тэр чинь ийм байршилд ажиллах юм байна. Энэ хүнтэй ярилцах юм байна. Цалин тэр чинь ер нь хөдөлмөрийн зах зээл дээр энэ талантуудыг headhunting хийгээд бол цалин нь хамгийн одоо 2 дахин нэмэгддэг. 4 саяын цалинтай байсан хилцээний даргаыг 8 саяар л авна. Тэгэхээр ингээд нөгөө цалин мөнгөө дэвшүүлсэн ч гэсэн гарцсан байгаа байхгүй. Тэгэхээр юм чинь хүн чинь өөрөө сэтгэлийн амтэн шүү дээ. Тийм таатай байх орчинд бол ач жаргалыг мэдрэг дамаа юм одоо өөрийнхөө чадвар нь хүлээж шүрэгдсэн хүмүүс эдийн засгийн хэрэгцээ гэхээсээ илүү өөрийнхөө таатай байдалд аягүй их зовндог. Ийм таатай байдал дээр илүү ач холбогдол өгдөг. Тэрнээс ингээд тэр мөнгийг яаж яах вэ гэхээр бол олвол манайх олчих гээд байгаа юм. Гэтэл өнөөдрийн энэ одоо өөдөөс харж байгаа хүний одоо юу гэдэг энерги өнөөдрийн энэ танхимын уур амьсгал тэр байгууллагаас намайг үнэлж байгаа үнэлэмж энэ зүйл чинь надад аягүй ач холбогдолтой байгаа байхгүй. Тэгэхээр бол нөгөө сайлан бэлтгэхэр саваа бэлт гэдэг би зүйлийг хэлэх гээд байгаа нь удирдлагуудаа битгий ингээд нэг олон толгой юм яриад чадвартай хүнийг авна гэдэг байгаа чи авч болно. Хүний карьерийг алаад байгаа. Тийм учраас бид нар нөгөө нэг энэ үйлчлэгээ зогсоогоод байгаа аль талаас тэгэл хамжгүй үйлчлэгээгүүд. Одоо чинь А гэдэг ажилтан нэг банкнд байж байхдаа айгүй карьерийн төв үед бол салбарын захирал махрал болоод байх
болох боломжтой байсан нөхрийг жижигхэн нэг цалин авнаг гутаа бид нар карьерийг нь алчиж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хүн чинь жилийн дараа нөгөө байгууллагаас гарчиж байгаа байхгүй хайран байхгүй юу тий. Тэгэхээр бол эцсийн дүндээ энэ нөгөө нэг тэр чадвартай ажилтан эсвэл нөгөө хүмүүс ямар тохиол чадвараа гаргаад ийм гэхээр байгууллагын соёл, удирдлагын тэр үнэт зүйл, миний үнэт зүйл нэгтгэрэл чадвараа би гаргад юм байна. Тэрнээс бол энэ чадварууд нэгдэхгүй болохоор нэг юм би сүнсгүй гэдэг чи түрүүний хэлдэг тэр сүнсгүй амин сүнсгүй ажил хийгээд байгаа байхгүй. Амин сүнсгүй ажил эцсийн үр дүндээ амин сүнсгүй харагддаг. Тийм, өстой галцаагүй. Тий, тэгэхээр бол ерөөсөө удирдлагуудад нөгөө айлаас ирэхээр авдраа бодол гэж ер нь танайд одоо би болсон чадвартай хүн хайхаас илүү авдраа бодол. Ерөөсөө танай дээр бодсон хүмүүс танайд амжилт үзүүлэх магадaltaй. Танай хөрсөн дээр ургасан цэцэг танай дээр л дэлбэлж үрдэнгөө. Тэгэхээр бол гаднаас хүн хайх гэхээсээ илүү би бол дотроо хүмүүсээ хөгжүүлээ чи. Тэгэхгүй л ингээд нэг музейд тавьсан үзмөр мэт хүмүүсээ хадгалдаг. Хадгалаад байдаг. Ашигладаггүй авьяас мартагддаг байхгүй. Одоо чинь англи хэлтэй нэг мундаг залууг ажил тавьчих байгаа байхгүй. Гэтэл ажлын шинжилгээ хийгээд үзэхээр ерөөсөө 5% ашигладаг. Сартаа нэг удаа ашиглаад байгаа. Тэгэхээр хилэн зэвэрх нь шүү. Зэвэрн. Тэгээд музей үзмэр би тэгээ захирлууд хэлдэ. Үзмэр хадгалах гэж байгаа юм уу? Энд чинь танд нүгэл болно шүү сүултээ. Хайрын авьяасыг мартагнуулж штэ. Тэгэхээр бол хүмүүсийг цаан хүмүүсийг харах гэхээсээ илүү хайх гэхээсээ илүү дотор хүмүүсийн чадварыг нь хөгжүүлээч гэж л би удирдлагуудад хэлдэг шүү. Яг зөв баярлалаа. Тэгэхээр таны нэг гой үнсэг гарч ирж байна тийм ээ. HR-ийн салбарт одоо энэ олон жилийн хугацаанд одоо 20 жил болох чинь 18 тийм ээ. Одоо ингээд 18 20 гэхлээр айгу их уртсанагддаг болчиход хөгшөд байгаа юм яа. Тэгэхээр хамгийн одоо нөгөө цаадаа танд орсон байхгүй том сургамж те юу вэ те танд бүр мартагддаг би энэ зүйлийг нэчрэн салбарт ажиллаж байхдаа ойлгосон. Тэг энийг л би айгу гоё ажлынхаа зарчим болгож явж байгаа шүү гэж хүмүүст хуваалцаа гэвэл гоё. Яг ингэхэр бол хин нэгэн хүний тухай л ярьдээ ер нь хүн чинь ингээд таагууд орсомж гэдэг бол ажлаас бий болдоггүй. Ямар нэг айгүй зүйлээс бий бол дандаа хүний талаар ярьдаг. Таатай дурсамжийг хүн үлдээдэг, таагууд дурсамжийг хүн үлдээдэг. Тэгэхээр бол би тэр зүйлийг хэлэхэд би нэг залуутай миний удирдлагаар томилогдож ирсэн. Тэгээд тэр залуутай би 6 сар орчим ажилласан. Тэгээд би чинь тэр үед ингээд нэг жижигхэн ахлах махлах гэж жижигхэн сэтэр зүүцсэн явж исэн. Тэгэл ингээд юм тушаал төлөвлөх, албан бичиг төлөвлөх, дүрм журам ингээд боловсруулаад орохоор аягүй мяалдаггүй байсан. Мяалдаад байдаг. Ийм албан тушаал дээр ахлах махлах хийчихээ. Бас ийм хийж чадахгүй ахтай яад ингээд. Тэгээд маньхүү яадгүй гэхээр бол алдаа хэлж өгдөггүйсэн. Яа чи арайчтэй гэл болоо. Тэгээ би чинь бүр тэр нэг бараг 2-3 сар тэр ч юм уу хэлээл жижигхэн тий ёост ядаргаатай амт ёост нэг юм дээр ингэдэг гал тэрүүгээрээ бяцхан хор нариулаа бүхдэг. Одоо ингээд нэг юм надад таагүй хаад штэ хэцүү байгаа штэ тий. Тэгээд ингээд буцаагдсан. Тэгээд 7-8 буцаагдчихээж за болсон байна гэдэг. Тэгээд анхны миний тэр төслийг мань хөө аваад үлдчихдэг хүн байсан байхгүй юу? Өгдөггүй надад. Тэгээ юун дээр яаснаа мартчихна. Бас санахгүй жил шүү дээ. Тэгэнгүүт 7-8 буцаагдахад харьцуулдаг гэсэн. Одоо магна чаата энэ ихний хөлбөр чинь. Энэ одоо болж байна. Харьцуул да. Гэтэл энэ чиний магна хийсэн гэдгийг хинч мэдэхгүй. Байгуулгын нэр хүнд үүсэж байгаа чинь. А гэсэн байгууллагаас ирсэн гэж аав. Чи хэрвээ төрийн байгууллага руу ийм албан бичиг өгөх юм бол чи хариу авч чадахгүй. Чи бүрхэг юм л дээр. Яг тэгэхээр төлөвлөсөн албан бичиг чинь бүрхэг болохоор тийш бүх хариу өгөн. Чи тэгээд тийм хариу авчгаар юм хийж чадахгүй. Тэгэд ийм алдаатай найруулга зүүн өгсөн хувьд ийм алдаатай зүйлийг чинь хүлээж авсан хүн манай байгууллагыг чадамжийг харна. Йоо ийм юм хийж байгаа байгууллага ямар юм байх вэ гэж хардаг. Тэгэхээр яаж яах вэ гэхээр бол ийм зүйлийг надад сургасан байхгүй юу. Тэгээд сүүлдээ баг 3-4 сар ажиллаад за одоо магна чи энэ дээр аягүй дайггүй болчихлоо. Одоо чи харахгүй. Одоо би харахгүй зурна. Тэгээд тэр хүнтэй би 6 сар ажилласан л та. Тэгээд одоо миний тэр одоо бичих хэргийн одоо чадвар гэдэг юм айгүй чухал юм чадварыг мань хүн надад өгч ирсэн байхгүй юу. Тэгэхээр бол ер нь юм би тэгээд тэндээс харахад бол юм тэгээ бас нэг юм удирдагчтай 3 жил ажиллаж ирсэн. Айгүй зөөлөн удирдлага болсон. Ингээд босон болоогүй хэлдэг. Айгүй nice ямар нэгэн дарамт байхгүй гоё тий. Гэтэл тэгээд ингээд харьцуулж яхад ийм
жаахан юм шахдаг өдөрдөгчээс айгүйх юм гардыг гэлээ. Яг тийм шүү. Тий, тэгээд одоо бодож явахад айгүй тийм юм тэр өдөрдөгчийн надад одоо оруулсан хөрөнгө оруулалт айгүй чухал байгаа байхгүй. Би тэгээд миний чадвар гэдээ харангуй тэр хүн айгүй бодогдсон шүү дээ. Надад тэр чадварыг надад тэр хүн өгсөндөө. Тэгээд тэр үедээ таагүй байсан ч гэсэндээ одоо би тэр айгүй гоё юм найз удахгүй юу? Тий. Надаас яг хий санагдчихэв. Би бас нөгөө бас тийм шахдаг удирдлагаас юм сурчаад өөр компанид орчоод тэр захирлаар нэг сексил загнуулж хамсан гэдэг загнахын хөлөгээд байгаа. Тэгэхгүй нөгөө тэр өмнөх тэр дараа нь орсон компани нөгөө загнахгүй найслаа ингээл нөгөө миний таавар байгаадсан байхгүй. Тэгэнгүүт надад сурах юм байгаагүй. Тэгэнгүүт би нөгөө захирлаа санаж эхэлж байгаа байхгүй. Аюугаа ингээд тэр загнаж байгаа надад аюу мөгдөв гэсэн байгаа байхгүй. Тэгээ би бүр хөөе нэг сайхан загнаад өгөөсэй гэж бодож ирсэн шүү яг. Тийм тэгээд одоо ингээд нөгөө залуучуудыг ажлын байран дээр гарч ирэхэд ийм өдөртөгчүүдтэй та таарсан бол үнэхээр хацтай. Яг тийм шүү. Тийм ягаад тэгэхээр ийм чадварлаг шаардлага тавьж чаддаг өндөр шаардлагатай захирлуудаас удирдлагуудаас хүн маш богино хугацаанд сайн мэрэгчлэлтэн болоод төрчдөг, явцдаг. Одоо 2 жилийн дараа гэхэд санхүүгийн сайн мэрэгчлэлтэн, HR-ийн, маркетингийн, хуулийн гэтэл ингээд нэг ийм шаардлага тавьж чаддаггүй сулхан удирдлагуудаас 20 жил ажилласан сулхан мэрэгчлэлтэн л. Тийм. Тэгэхээр бол дамаа юм одоо шин төгсөгчдийг харахад том компани, мундаг компани, хотын төвмөө гэж ингэж сонь юм ярьж байхыг оронд ер нь удирдлага харах хэрэгтэй. Чадварлаг удирдлага таныг богино хугацаанд үнэхээр сайн мэрэгчлэлтэн болгоно. Чадвар муутай удирдлага бол танд бүр токсик занг бий болгочих магадгүй байхгүй юу? Тийм. Нөгөө сүүлд би нэг ярьсан чинь манай нэг хүмүүс би нэг юм удирдлагын таараа матаа гэдэг. Яг тэр л байгаа байхгүй. Одоо хатайгаа зөвлөгөө хэсэг рүү оръё. Одоо ингээд манай подкастыг чинь бас нэг HR-аар сурч байгаа хүмүүс сонсдог. Тэгэхээр тэр хүмүүстээ шинээр HR-ийн мэргэжээр ажиллах гэж байгаа залуустад ямар зөвлөгөө өгөх вэ те? Тэр талаас гоё, сайн устай гоё удирдлага хар гэдэг нэг зөвлөгөө өгчлөө. Тэ? Өөр одоо ямар зөвлөгөө өгөхөр вэ? Гэхдээ одоо би нөгөө ажил олгогчдод ажилтны талбай хоёулын хэлмээр байгаа байхгүй. Энэ миний одоо хэлэх гээд байгаа зөвлөгөө гэх юм уу, санаа гэх юм уу зүйлийг ер нь чинь юмс өөрчлөгдөөд чинь ажлын байрууд өөрчлөгдөж чинь 50 дахь шаардлага гэдгийг хэрэгж харах хэрэгтэй. Тэгэхгүй зөвхөн хүний нөөцийн менежментээр төгссөн, хуулийн мэргэжилтнээр төгссөн бид нар яаж нөхөр бол HR Club дээр 2019 онд нэг судалгаа хийсэн. Тэрэн дээр нийтдээ бараг 1200 орчим хүн зохион. Ер нь ямар мэргэжилтэй хүмүүс хүний нөөцөөр ажиллаад байгаа юм бэ гэдэг ажиллаж байгаа юмсаа. Тэгэж яаж нөхөр бол 3 ийм төрлийн хүмүүс дийлэнхтэй ажиллаж ирсэн байхгүй юу? Мэдээж янз бүрийн мэргэжлүүд. Эхнийх нь яаж нөхөр бол энэ сургууль мөжүүлэх чиглэлийн хүмүүс багш суртай тийм боловсролын салбарын хүмүүс HR-ын чиглэлээр ажиллаж исэн. За дараагийн чиглэлийн хүн гэх юм бол сэтгэл зүйн одоо чиглэлээр төгссөн нөхдүүд ажиллаж исэн. За гурав дахь нь хэрэгцүүч хуулийн чиглэлийн нөхдүүд мэдээж нөгөө талд нь бизнес удирдлага яг HR-ын нөхдүүд байсан. Хувийн нарцсангуй бага байгаад байсан. Тэгэхээр бол яаж ийм нөхөр бол ийм мэрэгчлэлтэнгүүд ажиллаж исэн. Тэгээд одоо тэр 2019 одоо 2026 оны ингээд харахад ер нь олон улсад гарч ирж байгаа өөрчлөлтүүдийн нэг нь ажил мэргэжлийн өөрчлөлт байгаа. Тийм мэргэжил гэдэг зүйлээ тавихаас жаахан зайлсхийх хэрэгтэй. Одоо бид нар ингээд зарыг ингээд би хардаг байхгүй хаяа ингээд өдрийн сонин ч юм уу эсвэл ингээд бусад сошиал дээр байгаа зарыг харахад манай юм дотоодын одоо зарим компаниуд дамаа өгч байгаа компаниуд зарыг айгүй модон тавьдаг. Одоо яг л HR-аар төгссөн байх. Тэ? 2-оос дээш жил ажилласан байх нэг юм бараа авах гэдэг байхгүй нэг зах дээрээс ингээд нэг юм авах гээд ингээд шаардлага тавьж байгаа юм шиг хизээж хүн өөрийг нь бараа гэж харж байгаа байгууллага хандахгүй. Гэтэл жаахан менежмент сайтай компаниудыг олон улсын байгууллагуудыг харах 50 дахь шаардлага харьцангуй бага байдаг. Гүйцэд хүүргүүд нь тавьдаг. За та хүн сонгон шалгуулна шүү. Та тайлан гаргана шүү. Энийг хийж чаддаг бол та манайх руу хандла гэж байна. Тэгэхээр бол тэр дипломоор нь бид нэр ажил хийх гээгүй. Тэр ажлыг хийх гэж байгаа чадвар айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр бол би хүний нөөцөөр төгссөн, ажиллаж үзээгүй, ажиллаагүй биш. Өнөөдөр айгүй тийм юм мэрэгжил гэхээсээ илүү ажлын байран дээрээ тэрийг одоо хийх сэдэлтэй хүмүүсийг хардаг болжий. Одоо тийм үг байдаг л ур чадварыг биш хандлагыг нь ажилд давна гэх тийм HR-аар хизээ хүний нөөцөөр гэдэг юм уу санхүүгээр хуулиар төгссөн ч гэсэндээ тэр мэрэгжил дээрээ дургу зөндөө хүмүүс шүү дээ. Амин сүнсгүй. Тэр дургу хүмүүс чинь ажлын байран дээр гарч ирээ сүнсгүй ажил хийх. Ингээд салаа. Тэгээд ажлын байран дээр тэр стресс төртөж байгаа хүмүүсийг бид нар судалгаагаар харгаж гэсэндээ ажлын байр ажилдаа дургу хүмүүс айгүй стресс төртөг. Асуудлыг даван туулах чадвар нь буу байдаг. Тэ ингээд тэгтэл ажилдаа дуртай, мэрэгжилдээ дуртай, хийж байгаа ажлаасаа кайф авдаг хүмүүс асуудал гэж хардаггүй. Өө нэг юм хамт олноосоо ч гэсэндээ тийм сөрөг зүйлийг мэдэрдэггүй. Тэ тэгэхээр бол яаж яах вэ бол хийх гэж байгаа тэр хүсэл эрмэлзэл нь айгуу чухал.
Тогооч хүн байсан ч хүний нөөцийн тэр би түрүүн хэлсэн ёс зүйн мэдрэмжтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, хүн хоорондын харилцааг зохицуулах чадвартай хүмүүстэй уулзахтаа тэр кайф авдаг байх юм бол ямар ч хүний нөөцөөр ажиллаж болно шүү дээ. Бүр шинжлэх ухааны биш мэрэгжил байвал нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн хүмүүс бол мэрэгжлэх нь бол айгүй өрөсгөл. Одоо үнэхээр эмч бол мэдээж эмчээр төгссөн байх хэрэгтэй. Инженер бол инженер гэдэг. Хүний нөөцөөр инженер хийж болно. Эмч хийж болно. Тэгэхээр бол яаж яах вэ бол мэрэгжил гэдэг зүйлээр хязгаарлах нь өөр аюу тийм өрөөсгөл. Тэгэхээр байгууллагуудад хэлэхэд яаж яах вэ бол ажлын байрны тодорхойлолтын дээр яг мэрэгжил гэдэг зүйлийг харж үзээч. Заашгүй хатуу битгий тавиач. Тийм нэг ажил олгогчдлаас харах юм бол яаж яах вэ бол би энэ мэрэгчлэр төгсөөгүй гэдэг чинь өнгөрсөн 100-д таны ярьдаг байсан үйлдэл. Өнгөрсөн 100-д үнэхээр тийм байсан байгууллагууд яг л санхүүгийн мэрэгчлэлтэй санхүүгээр ажиллана гэж бол одоо юм хөгжөөд байна. Технологи хөгжиж байна, тий? Юмс өөрчлөгдөж байна. Одоо тэгэхээр мэрэгжил гэдэг зүйл айгүй хатуу биш болж ирж байна. Тэгэд нэг мэрэгчлэр 40 жил ажилладаг өнгөрцөн биш тий. Одоо жишээ нь миний 2 дахь мэрэгжлийн эрх зүйч шүү дээ. Яагаад тэгэхээр ажил дээр гараад ирэнгүү тийм шаардлага үүсэж байна, тий? Тэгэхээр бол яаж ийм нөхөр бол магадгүй өнөөдөр би багшаар сурцсан байж болно, инженерээр сурцсан байж болно. Тэгээ би дараа магадгүй 2030 онд өөр мэрэгчлэр санхүүгийн чиглэлээр сурч болно шүү дээ тэр нөхөр. Одоо залуучууд тий. Тэгэхээр бол энэ мэрэгчлэр төгсөөд одоо бүгдлээ энэ мэрэгчлэр ажиллах юм байна гэж бодож өрөөсөө болохгүй. Тэгээд HR-уудад хэлэхэд битгий мэрэгчлэр нь ялгуулагч юм. Мэрэгчлэр нь ялгуурлан гадуурх нь гэдэг бол чадваргүй мэрэгчлэлт гаргадаг үйлдэл. Яг зөв. Би яг сүүлдээ хийжсэн манай нэг ойрын дүү яг нэг ажилд ороод тэг би дийсэн. За наадах компанид би яах вэ гэдэг. Би хэрвээ энэ компани HR менежерс бол чамайг аавна. Тэр хүн хэрвээ сайн HR менежер бол чамайг аавна муу бол авахгүй хаа. Яг мэрэгжил нь өөр. Тэгэхээр хүн чадвар хандлага нь үнэхээр их тэр ажил тохирсон байсан байхгүй. Тэр орцсон мэл. Би ашгүй танаа менежер чинь мундаг юм байсан. Тийм билээ гэвхөр. Тэгэхээр яалчгүй тэр HR менежерийн ур чадвар аягүй тэнд харагдаад байгаа байхгүй тийм ээ. Тэр хүнтэй ярилцаад тэ яаж яах чинь. Тийм тэгээд түрүүний дуршлагатай HR-уудыг гэдэг юм мэрэгчлэлтэнгүүд хайгаад байгаа шалтгаан нь байгууллагууд өөрсдөө хүн дээр тулгуурлаж процесс нь явагдаад ханшиж байгаа байхгүй. Ерөөсөө л бүх юм тодорхой биш. Тэгээд нэг хүн орж ирвэл тэрийг хийдэг. Тэг хүн найддаг. Тэг хүн гараад явангууд хүмүүсээ хэвээ нэг ингээд нэг юм буруу харах гэдэг. Тэгэхээр бол систем процесс нь тодорхой болох юм бол тэрэн дээр дуршлаггүй хүн чих байхгүй. Тэгэхээр бол анханаас нь нэг өөрийнхөө тэр одоо менежментийг тодорхой болгочих юм бол тэрэн дээр 30 жил ажилласан, 3 жил ажилласан хүн чих. Яг зөв баярлалаа. Тэгвэл одоо сая л анх аялах байгаа хүмүүс зөвлөлөө. Одоо тэгвэл ажиллаад одоо магадгүй 3 4 жил болж байгаа ч юм уу. Би нэг час хийсэн сайн HR менежер болчмоор байна. За магадгүй манай салбар чинь нөгөө 10 сарын 15 шилдэгүүдэд тодруулдаг. Ямар хүнийг одоо тэнд best HR гэж бид нар номноос тодруулдаг шүү дээ. Ямар одоо хүний нөөцийн менежерийг шилдэг сайн HR гэх юм тий. Энд дээр ямар одоо нөгөө сайн ихтэй шинж гэдэг шиг ямар шинж чанар ямар ур чадвар байх юм тий. Та энэ л төр яриач хөө. Тий одоо тэр номинац бол аюул олон шүүгчдийн одоо бүрэлдэхүүнтэй хийгдэж байгаа. Тэгээд шалгуур үзүүлэлтүүд нь бол тодорхой бас гарсан байгаа даа тий. Тэгэхээр зүгээр би тэр өнцгөөс бол хариулмаар байгаа. Яг хувь хүн талаасаа би зүгээр ямар сайн одоо менежерийг HR менежер гэх юм нэгдүгээр тэрийг яаж хөгжүүлэх юм гээд тэгээд ийм нэг юу өөртөө ихтгэлтэй өөрийнхөө албан тушаал мэрэгжилдээ ажилдаа ийм ихтгэлтэй хүмүүс байна. Удирдлагатаа хэлж чаддаг. Энэ яагаад энэ хүний цалин нэмэх гээд байгаа юм та. Өнгөрсөн жилийн гүйцэтгэлүүдийн муу байсан. Би энэ хүнийг бол дэвшүүлэх саналтай байна. Яагаад тэгэхээр ийм гэдэг. Өөрөөр бол ажлаа мэддэг удирдлагынхаа одоо тэр тавьж байгаа шаардлага, бодол, хүсэл дээр тодорхой хэмжээний цаалт болон дэмжлэг үзүүлж чаддаг ийм хүмүүс. Ийм хүмүүсийг би аюу тийм мундаг HR гэж хэлнэ. Тийм. Тэгээд яаж хөгжүүлэх юм бэ гэж. Одоо чинь би 20 жил орчим энэ салбарт ажиллаж байна. Энэ 20 жил ажиллахдаа өнөөдрийн мэдсэн сурсан зүйл чинь цагаа маш их зарцуулсан байгаа шүү дээ. Тэ эн чинь би түрүүн подкаст эхлэхэд хэлсэн хүний хамгийн үнэлэгдэх боломжгүй хэрвээ хэн нэгэн чам цагаа зарцуулж байгаа бол хамгийн чухал гэж тооцогдож байгаа тохиол цагаа зарцуулж байгаа. Тэгэхээр тэр цагаа би зарцуулаад энэ одоо мэддэг чадварыг эзэмшсэн байхад надаас үнэн хамааргүй шүү дээ. Үнэтэй авах хэрэгтэй. Тэгэхээр бол би энийг юу гэж хэлэх гээд байна. Ер нь мөнгө зарцуулж ич сайн хүн болох, сайн мэрэгчлэлтэн болно. Тийм одоо жишээ нь
юм алдаад байгаа бол тэгвэл одоо ингээд үнгүй авчих гад идэг байна. Одоо чинь над руу ингээл хин нэг уцтаал би тэгэнгүүт нь тэгдэ. За би үнтэй өгнө. Гэтэ чи ямар тохиолдолд үнтэй өгдیں гэхээр нь чи асуулт асуучих гэдэг. Тэгээ асуулт нь ингээд нэг юм богинохоо гайгүй юм байл хэл чинь тэгэнгүүт нь жаахан бодмоор юм байл. Окей. Үнтэй цаг авч надаас чи хаавал. Тийм шүү Тий дээ. тэгэхээр өөр бол мэдээж өөрийгөө хөгжүүлэх маш олон хэлбэрүүд байж болно. Тэгээд энэ хэлбэрүүд дотроор хамгийн одоо цаг хугацаа хэмнэдэг тий хамгийн богино хугацаанд өөрийгөө хөгжүүлэх чиглэл нь энэ юу юм бол ментортой байх тий энэ бол айгүй тэмцэл. Тэгэхээр ментортой хөлсөлж тав. Тэрнээс үнгүүгээр ингээ явж байгаа нэг менторыг авна гэж бол тийм өсгөлжингийн алтан загас нэмгэн шиг болж байгаа шүү дээ. Тий. Өдрөөс айгүй чат орж ирсэн. Тэгээд тэр чинь ингээд тэр бичигт бодох нь өөр амар ажил. Хоёрдугаар одоо жишээ юу гэдэг юм байгаа сүртэй нэг богинохын ганц хоёр асуулт гэж байгаа боловч буцаагаад би дутуу одоо юм уу буруу ячуулаад тэгсэн чинь гэсэн гэж хэлэх байхгүй юу. Тэгэхээр яалчгүй эн чинь бас нэг юм албаны харилцаанд орох нь амар чухал байгаад байгаа. Саяхан би яг энтэй адилхан нэг кейс жоох яг өчигдөрхөн. Миний нэг ойрын хүн Дубайд аюу том ажил хийдэг бас энэ салбарт бол аюу мундаг Монголын төлөө тэнд ажилладаг. Мань хүн бол би бол харцангуй ингээд үнгүй аюу хийхэд хүчтэй бас намайг хийж байгаа. Чи яагаад үнгүй хэлж өгдөг? Манай тэнд бол чинь эхлээд надад ингээд хамгийн сонирхолтой жишээ нь яасан гэхээр би нэг юм хэлж өгсөн чинь надад $100 өгөхгүй. Би гайхаад яасан гэсэн чи надад аюу гоё юм дээд өгчлээ. Тэр хүн чи өөрөө тэгж үнэлдэг багтах. Ингээ хүнтэй ярилцаж мэдээлэл өгөхдөө үнэлдэг. Чи манад Дубайд бол бид нар тэгээ ажиллаж сурцсан. Чи энэ хүнээс ямар нэг юм сонсох гээд байгаа бол энэ хүнээс юм авах гээд байгаа бол үнэлдэг. Тэгээ бид нар нөгөө нэг багш хүний ч юм сайхан сэтгэлээ нэг болгочихсан хэлээд өгчихсан гэдэг юмар би ярилцаад гэсэн чинь би өөрөө нөгөө өмзөөсөө чашаад байгаа юм шиг баг те. Тэгэд амар лаг тэндээсээс би амар ингээд том мессеж авсан баг. Нэрээ тийм биш шүү дээ те. Одоо би бол яг тэгээд одоо сургалт надаас авсан бол 45 минут 46 би болгодоггүй. Яг л 45 доо дууссан. Би бол цаг бол их сайн бэрдэх сургалтын дээр. Тэгэхээр бол яаж нөхөр надад тийм хэмжээний үнэлэмжиг үнийг төлсөн учраас би илүү гаргаж болохгүй. Зарим багш нөгөө хадураал өвчтэй авах байгаа бол төлбөрөө нэмэх хэрэгтэй. Тэ нэг хоёрдугаар гэх юм бол одоо энэ нөгөө хүнээс мэдлэг худалдаж авдаг гэдгийг энийг нэг юм хандлах суумаар байгаа байхгүй хүмүүс. Үнэлж сурах хэрэгтэй. Үнэлж сурах хэрэгтэй. Мэдлэг гэдэг чинь яг бүтээгдэхүүн. Би одоо номыг авахад интер номоос авахад үнэтэй л авдаг шүү дээ. Яг энэтэй адилхан миний энэ оюуны ер нь миний ч байхгүй ер нь мэдлэггүүдийг үнэтэй хамаарах байхгүй. Манай би бол үнэлэмжтэй. Та хэдэн минут яах вэ? Окей, 1 минутын үнэлгээ тэд. Тэгээ би хүний мөнгийг авцсан хүн чинь бас юу яаш штий. Судлаа штий. Илүү бэлдэн штий. Асуултуудаа та явуулч ингээд ийм шүү гэд тэ. Тэгэхээр бол ер нь үнэгүй юм бол холгоны хавханд л байна. Дараагийн асуулт. За одоо хоёул сая бол нөгөө ихэнд ордог дундсан дэвж хоёр хүн зөвлөгөө өгсөн. За одоо нэг бас нэг юм кейс юм. Одоо мэрэгчлэр 10 20 жил ажиллажсэн. За тэгсэн мөрт нэг 40 50 гарчихсан. Тэгсэн мөртлөө нэг юм өөрчлөлт хиймээр санагдаж байгаа. Тэгсэн мөртлөө одоо магадгүй тодорхой тухайн тэр том компанида 3-тай ч юм ямар нэг компанида нэг дараага захирлын албан тушаалтай болчихсон. Гэхдээ тэр олон жил ажилласнаас бас чуйдчихсан. Тэгээ өөрчлөлт хийхээс айцтай байгаа хүмүүстэй яах вэ лөө. Тэгээ энэ хүмүүс зөвлөгөө өгөөч. Ийм хүмүүс аюу бас асуугаад байдаг юм. Одоо би 45 40 хүрчлээ. Энэ хоёрын оронд тэтгэл гараа хүлээх хэрэгтэй юм уу? Гэхдээ би хүлээмээр өөрчлөлт хиймээр байна. Би ажилласаа кайфхаа болчиход юм ч юм уу те. Би арай илүү өөр юм хиймээр байна. Гэхдээ яа юу хийх вэ? Хаашаа хандах вэ? Гарлаа гэхэд дахиад энэ компаниас өөр илүү компани болтох уу гэдэг нэг юм айцуд байна. Ийм хүмүүс та зөвлөгөө одоо консалтинг талаас зөвлөгөө өгч байна. Окей. Ийм одоо чинь яг сая таны хэлдэг тэр зүйл чинь байгууллагууд үнэхээр аюул байдаг. Одоо ингээ хугацаагаа хүлээсэн ажилтан бол хүнийг одоо бид нар 3 жилийн өмнө нэг ажлын бүтээмжийг ажилтан ажиллаа хийхдээ ямар тохиолдолд бүтээмж урдаг вэ гэсэн чинь 3 тэмдэг эрмэлэгдсэн байхгүй юу? 3-т юу гэж арсан хугацаагаа хүлээсэн хүмүүсийн энэ үйлдэл айгүй бүтээмж буруулдаг гэж. Тэрэнд нь бол за сонгуулаар томилогдсон хүмүүс үеж болно. 2 жил болоод явчихна. Эсвэл тэтгүүрээ хүлээж байгаа хүмүүс. Эсвэл хүний оронд ажиллаад тэрийгээ хүлээж байгаа. Тэ ингээд нэг хугацаа хүлээсэн хүмүүс үнэхээр аюул. Тэгэхээр бол байгууллага талаасаа ирэхэд бол хугацаагаа хүлээж байгаа бол ер нь явуулсан дээр. За нөгөө хувь хүн талаасаа авах юм бол 40 50 нас гэдэг чинь залуу шүү дээ. Харин залуу байхгүй юу? Залуу. Тэлийн залууч харахгүй байна. Харахгүй байна уу? Би яг энэ өглөө гэхэд би яг нааша
бас өглөө бас нэг уулзалттай байсан би ирэхээс өмнө. Тэгэхэд би 36 та хүнд би наа чин заалт хөгшин биш штэ гэж гарчирж байгаа байхгүй юу. 36 хөгшөрчлээ гэдэг стресс суугаад байгаа байхгүй юу. Юу яриад байгаа юм бэ? Одоо алдаг цаг чинь 2 хоногийн өмнө хагасанд бас 38 таа. Бас хөгшөрчлээ одоо би өнгөрлөөгүй нөө штэ гэх. Тэгэхээр энэ нөгөө тэгэхээр нөгөө наа чи ахаад нөгөө байгууллагын соёлыг асуулах өгдөж байгаа байхгүй юу. Өөрөөр ер нь байгууллагын соёл гэдэг чинь олон янзын одоо ялгаатай хүмүүсийн хэлбэр дээр бий болж байгаа зүйл шүү дээ. Тэнгүүд магадгүй одоо шинэ тэр хүн 30-таа 40-д өөргөө хөшин гэж харж байвал магадгүй тухайн байгууллага дээр насны ялгаатай байдлыг зөвшөөрдөггүй магадлал өндөр байгаа байхгүй юу. Хин нэг нөхөчнөр нь дууддаг ба. Би хэрвээ надаас тийм зөвлөгөө хүн авах юм бол би байгууллагатай нөлөө холбогдож тайлбарлана. Гэтэл байгууллага дээр нь яаж нөхөр насыг ерөөсө хардаггүй. Ингээд яг л ажлын бүтээмж дээр нь тулгуурлалт гүйцэтгэлийг нь хэмждэг. Дотоод харилцаан ч гэсэндээ ахаа хичээ биш, анаа агаа биш. Яг л процессороо явдаг байвал хүн тийм мэдрэмжийг авах байхгүй юу. Гэтэл байгууллага дээр нь чи хөгшин юм байж, настай юм бай, юу олон юм ярьдیں۔ Гисэн зүйл байнга одоо цухалчж байгаа тохиолдолд хүн тэр мэдрэмжийг байнга аваад ирэхээр заад би ер нь хөгшөрсөн юм байна гэдэг өнцгөөс харна гэсэн. Хэрвээ тийм адлагдаад байгаа соёлд та байгаад байх юм бол 36 та байсан дээрээ одоо танасаа би тийм шүү дээ. Би харин залуу. Одоо би чи 80 ирэх хүрэн дөнгөж 3-1 2-ыг явжээд би бол амар тийж хард боддог байхгүй. Тийм боломжгүй шүү дээ. Тэгээд энэ 2021 онд батлагдсан хөтөлмөрийн тухай хуулийн дээр өмнө нь бол тэтгэврийн насанд хүрээд шууд 60 наснд хүрэнгүүтээ ажлаас чөлөөлчдөг байсан бол одоо хөтөлмөрийн тухай хуулийн дээр та тэтгэвэр тогтоолгосон ч ажиллаа хийх боломжоор нь хууль. Өөрөөр хэлбэл яаж нөхөр дэлхийд даяараа хүн амын нас утасч байна. Хоёрдугаар гэх юм бол өнгөрсөн зуунд магадгүй биологийн одоо хүчин чадал дээр илүү биеийн хүчин дээр одоо тулгуурсан хөдөлмөр үнцэнтэй дийлэнх массыг нэдэлж исэн бол одоо энэ чинь 21-р зуунд илүү оюуны хүчин чадал энэ одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг чинь бий болгоод байгаа байхгүй. Тэгэхээр бол оюуны хөдөлгөөн хөгшөрдөггүй. Тийм тэгэхээр болж ирнэ та хэрвээ 40 настай гэдэг өөрийгөө харцсан байх юм бол 40 насны бүтээмж гарна. 50 настай гэдээ харчих юм бол 50 насны бүтээмж. Тийм нэг судалгаа байсан биз дээ. Ямар судалгаа гэсэн чинь ингээд нэг юм оюутнууд дээр судалгаа хийсэн юм л да. Тэр нь яасан гэхээр юм зүгээр хэвийн температуртаа өрөө байсан. Тэгээ оюутнуудаа 2 бүлэг болгоод эхний оюутангууд нь зүгээр юм хэвийн температуртаа өрөө гэж оруулсан. Тэгээд окей нэг тодорхой хугацаанд дараагаад ирсэн. Дараагийн бүлэг оюутнуудад энэ маш хүйтэн өрөө. Тэгээ ер нь юм хүйтнийг дэсэх чадварыг нь сорих гээд байгаа маа гэдэг ингээд нэг мэдээлэлүүд оруулсан. Тэгсэн чи яасан гэхээр бол маш богино хугацаанд хүлтэл мэдрэгдсэн гэж байна. Тэгэхээр юм сэтгэл зүйч нь өөрөө айгүй хүчтэй. Өөрийгөө та тэгэхээр хөгшингээд харчих юм бол хөгшин хүний үйл гарна. Бөөр нургалчин гатхна. Ажлын байран дээр ядарна. Тэ? Тэгэхээр бол ингээд ерөөсөө тэр нөгөө насаар нь ялгуурлана гэдэг бол өөрөө айгүй тийм утгагүй зүйл шүү гэж хармаар. Тэгэд хүнд ийм 2 нас байна гэдэг шүү дээ. Нэгдүгürt нь биологийн нас, нөгөөх нь сэтгэл зүйн нас гэдэг байна. За биологийн насыг нь бол хэдүүлээ паспортыг хараад тоолж болно. Гэтэл ийм байгууллага дээр бид нар консалтант өгж явах яаж юм нөхөр бол ийм биологийн насны залуу мөртлөө одоо 30-та 40-та мөртлөө сэтгэл зүйн нас нь бүр талигаачлсан хүмүүс байна. Тийм шүү дээ. Бүр ингээд 70, 80, 90, 100 авалцсан юм шиг. Юу тохиолдоо вэ? Юу тохиолдол? Тэр хүмүүсээ ямар үйл гардаг гэж бодож байна? Эсрэгүүцэн. Зөв. Өмнө болгоо л ийсэн. Одоо яагаад? Өмнө энийг чинь хийгээд үтсэн. Одоо болохгүй. Одоогийн залуучууд чинь үнэхээр хэцүү болчихжээ. Амнаас гарч байгаа үйлдэл болгоно өнгөрсөн үеэ санагалцдаг. Тэр захирлын үед гоё байж та. Ийм үед гоё байж та. Санагалцсан. Тийм тэгэхээр бол яаж яах вэ гэхээр бол сэтгэл зүйн насаа та өөрөө тогтоодог зүйлээ. Та биологийн нас чинь 60, 70, 80 байж болно. Сэтгэл зүйн насаа одоогийн залуучууд гэхээс одоогийн цаг үетэйгээ нийцэж та өөрчлөх чадвар нь танд байгаа байхгүй юу. Тэгэхээр бол яаж яах вэ бол тэр насаа аягүй анхаараа. Тэгэд тэр 40 50-тай дараагийн ажлын байраа бодож ивэл гарах хэвээр. Би бол тэр хүн над яах юм бол гарав байгууллагатаачлаа чарна өөртөөчлаа хүн тэгэж ингээд нэг юм зовлонтой ажиллаж болохгүй шүү дээ. Өдрийн 8 цагаа хүний хамгийн идэвхтэй байдаг цаг хугацаагаа зовлонтойгоор зовж тэр одоо цагийг өнгөрөн гэдэг бол ер нь та богино наслана. Тийм шүү дээ. Энд чи одоо биологт нөлөөлж шүү дээ. Хүний сэтгэл зүйн баян стресс депресс ингээд бүр депресс өртөөд ирэхээр хоол боловсруулах хэрэгтэй нөлөөлж байна. Тэр чи явандаа ходоодод нөлөөлнө. Ходоод өвж ин хямарна тий. Энд чи ээж нөхөр бол тэгэл эртэл насурна шүү дээ. Өөр та яах юм бэ? Гэх хүн юу тийм гоё юм баймаар байна шүү дээ. Өөрийг нь үнэлдэг, өөрийг нь зөвшөөрдөг, миний ялгаатай байдлыг хардаг, хүмүүсийн ялгаатай байдлыг зөвшөөрдөг. Яг миний байгаагаар минь зөвшөөрдөг тийм байгууллагад таажлах хэрэгтэй л гэж харж байна. Тэгэхээр бол би бол тэр хүнд чинь зөвлөхөд бол гарчаач гिचл хэлнэ юу. Боломж зөндөө байгаад байгаа. Тийм шүү дээ. Боломж бол байгаа. Боломжтой байдэн шүү л гэдгийг л хэлэх. Тэгвэл ингээ олон жил ажиллахаараа хүмүүс тэгдээ.
одоо ингэ нийтлэгдлөө 20 жил ажиллахаар эндээс гарвал би яадаг бол гадуур яадаг бол одоо би энд нэг юм 2000 төгрөг аваад байгаа энийг авч чадах болов гэж айцгүй үстэй. Харин тийм. Би тийм зовон барин ажилламааргүй л шүү дээ. Тий. Харин. За баярлалаа. Тэгвэл дараа хойлоо одоо хойлоо тэгвэл Сионортой зөвлөгөө өгье. Тэ. Хэрвээ бүх одоо Сионорт нэг зөвлөгөө өгөх боломж олдвол одоо таны энэ яриаг бүх Сионор сонсч ингээ бодвол та юу зөвлөх вэ? Өөрийгөө хөгжүүлэх чарна. Өөрийгөө хөгжүүлж ижил ер нь энэ яаж яах вэ бол удирдлагын чадвараар ажилтнуудын таны удирдлаганд байгаа хүмүүсийн чадвар хязгаарлагддаг. Та өөрөө цагт 100 км тавхидаг бол 110 та хүн тантай ажиллаж чадахгүй. 110 та хүн орж ирлээ гэхэд тантай богино одоо урт хугацаанд хамтарч чадахгүй. Тэгэхээр таны чадвараар бусдын чадвар хязгаарлагддээ шүү. Тэ? Тэгэхээр бол ерөөс өөрийгөө л би хөгжүүлээч. За нэг тийм. Хоёрдугаар гэх юм бол мэрэгчлэлтэн бол мэрэгчлэлтнийхээ үг сонсох хэрэгтэй. Одоо чинь би санхүүгийн мэрэгчлэлтэй биш мөртлөө санхүүгийн мэрэгчлэлтэнгүүдийн өмнөр ороод татвар чи ингэдэг, тайлан чи ингэдэг гэж ярьж болохгүй байхгүй юу? Хэрвээ тэгжил ярих юм бол тэр хүмүүсийг чинь чадвар нь тэгэл хязгаарлагдчихж. Тэгээ за тэр эссэн хэлээгүйгээр өөрөөхөө явна. Гэт ингээд өөрөөхөө хэлэх үгээ боогод эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бол би ерөөсөө Сионорт одоо хоёр зөвлөгөө нэгдүгээр өөрийгөө баян хөгжүүлээч. Хоёрдугаар гэх юм бол хүмүүсийн чадварыг хүлээн шөрөөч. Удирдлага гэдэг бол супер хүн биш. Тэгээ чаддгүй зүйлээ хэлцдэг байх. Хан өөрөө айгуу тийм дагуу. Би санхүүгийн талаар сайн мэдлэггүй шүү. Манай санхүүгийн багийнхаа би наадгаатай хянч чадахгүй болохоор та хэд маань сайн хянаарай. Тэгээ та хэдийн хянсан гэсэн зүйл дээр би гар үсэг зураад явж байгаа шүү. Эрсдэл нь та хэд дээр гарч ирнэ шүү. Үгүй ингээд итгэл хүлээдэг чих юм ба тэр хүмүүс чинь бүр ингээд дахин хянандаа. Гэтэл ингээд тэнд нэг нөхөр хянаад байгаа гингүүтээ одоо дулмөгч гэсэнд ажил хийх магадaltaй байхгүй. Тэгэхээр бол энэ зүйлийг л би хэлмээр байна. Баярлалаа. Сайхан зөвлөгөө. За таны харж байгаа эх 5 жилд Монголын HR салбар энэ ямар түвшинд хүрнэ гэж харж байна те. Эх 5 жилийн хамгийн том одоо челленжүүд, сорилтууд, боломжууд юу байх вэ те. Тэгээ бол ер нь ажиллах хүчний асуудал үүснэ. Тэ ажиллах хүчин гэдэг бол айгүй төвхтэй байдлаар орж ирнэ. Тэгэхээр ажиллах хүчнийг шийдэх маш олон хэлбэрүүд байгаа нь нөгөө хүн амжийн зарим юм одоо нөгөө сегмент гэдэг юм уу зарим бүлгийн хүмүүстэй хамтран ажиллах соёлыг бий болгох хэрэгтэй. Насан туршаагүй хүмүүсээ ажиллах тэр соёлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн богино цагаар ажилладаг, зайнаас ажилдаг тий тэтгэврийн насанд гарцсан өөрөөр ингээд маш олон янзын хүмүүс энд ажиллах тэр соёлыг бий болгох тэр аим сан харна. Одоо магадгүй 5 жилийн дараа гэхэд Монгол улсад гадаадаас өчнөө олон одоо газруудаас ажилтан орж ирдэг одоо би бол тэр зургийг бол харж байна. Тэгэхээр бол тэр одоо олон одоо соёлоод зэрэгцэн ажиллах дотооддоо ялгаатай тэр байдлыг зөвшөөрдөг тэр соёлыг бий болгох тэр HR-ууд одооноос ажиллахгүй бол 5 жилийн дараа гэхэд бол энэ бол нэлээд тийм чухал байр суурь орж ирэх болов гэж харж байна. Ялгаатай соёлыг, ялгаатай ёс шинжилтэй, ялгаатай одоо төвшөнтэй, ялгаатай итгэл үнэмшилтэй тий маш олон ялгаатай ийм хүмүүсийг нэг болгох дээр л одоо HR-ууд нэлээд челленж нь бий болох хэрэгтэй болов гэж харж байна. Хоёрдугаар гэх юм бол нөгөө нэг юун дээр ажиллах хүчний тэр асуудал дээр нөгөө нэг технологиг яаж тэрэн дээр нөгөө нэг ажиллах уу гэдэг рүүгээ оруулж ирнэ. Тэ 3 дахь зүйл нь цалингийн систем дээр нэлээд өөрчлөлт орж ирнэ. Одоо бол дийлэх байгууллагууд бол тогтмол буюу мантлын цалинтай байгаа. Сард 168 цаг ажиллагаа 1000 төгрөг өгдөг байсан бол 5 жилийн дараахад энэ цалин бий бараг байхгүй болох уу гэж харж байна. Илүү яг хийсэн дээр нь чадвар дээр нь тулгуурсан цалингууд гарч ирнэ. Хоёр нэгтлэн байлаа гэхэд хоёулаа адилхан 1000 төгрөг авдаг биш. Нэг нь 100000 авдаг 90 үеийн, нэг нь 1000 төгрөг авдаг 90 үеийн, эндээс ажилдаг 90 үеийн, магадгүй 1000 км Японд байгаа нэг нөхөр эндээс ажилдаг 90 үеийн. Тэгэхээр ийм ажлын байрны өөрчлөлтүүд гарч ирэх болохоор уян хатан ялгаатай соёлууд төр яг ийм нэг ийм төмөр хатагтай нар шиг төмөр одоо ноёдууд шиг л байж болохгүй чухал юм болов уу гэж хардсан шүү дээ тий. Nice баярлалаа. Тэгээд бидний өнөөдрийн ярилцлага одоо инхүү баг цаг гарна болчлоо. Тэгээд маш гой сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Ер нь манай зөвчдөр уулзахаар их гой ярилцах хийдгээ. Нөгөө ер нь бол яриа их нийлдэг хоёр хүн байгаа. Тэгээд танд миний асуугаагүй тий. Бас одоо энийг хэлчихсэн гэж бодож ирсэн зүйл юу вэ? Тэрийг гоё бас хэлээрээ манай сонсогч нарт тий. Хүртлээрээ бас гоё нийлдэхтэй танд ярих боломж олох юм. Тийм. Ер нь ийм хүний нөөц шихгүйгээр менежмент аягүй тийм хүмүүнлэг маягаар хөгжөөдэй. Тийм. Олон улсад ч гэсэндээ харж байхад хүмүүнлэг маягаас
хүмүүнлэг. Ерөөсөө хүмүүнлэг маягаар хөгжиж байгаа энэ үед хүмүүнлэл байх хэрэгтэй. Тий одоо тэр би ерөөсөө аягүй олон хэлээд байгаа тэр одоо бити ингээд нэг улаан өнгөнд дуртай гэдэг улаан өнгөнд хүмүүсээ битгий шахаад байгаа чи. Би хар өнгөнд дуртай гэж болно шүү дээ. Тийм тэгэхээр бол яаж нөхөр ингээд нэг хүмүүнлэг эн чин давтагдшгүй хүн гэдэг талаас нь хараач. Тэгвэл энэ хүнийг зайлуул энэ хүнийг гарга арааг үндэг ахаал тооны хувьд хөгдөж болно. Чадварын хувьд чанарын хувьд хүн чинь одоо дэлхий дээр байгаа тэр бүх хүн чинь хоорондоо давтагдчихгүй байхгүй юу? Хизээч орлогдох боломжгүй зүйл ч өөрөө хүн байгаа байхгүй юу? Тоогоор оруулж болох ч гэсэндээ чанарын хувьд орлогдож болохгүй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ хүмүүнлэг одоо удирдлагууд намаа юм хүмүүнлэг л байх хэвээр ер нь хүмүүнлэг. Тэгжээж ийм одоо ёс суртахуунтай хүмүүс танаад орж ирнэ. Ёс суртахуун чи өөрөө богино хугацаанд иччихэд гаргадаггүй ч гэсэн урт хугацаанд айгүй тийм нөлөөлөл үзүүлдэг зүйл баг. Тэгэхээр ёс суртахуунтай соёлтой газар ёс суртахуунтай хүмүүс бий болон ёс суртахуунтай хүмүүсийг татна. Ёс суртахуун нь олон жилийн дараа урт хугацаанд танай байгууллагыг одоо үнэхээр супер болгож чадна. Тэгэхээр бол энэ HR-ууд өөрсдөө тэр ёс суртахуунтай, ёс зүйтэй тийм ер нь HR гэж би хэлмээргүй байгаа. Дараа магадгүй 5 жилийн дараа хэд HR гэсэн албан тушаал байхгүй ч болж магадгүй. Витамины өөрчлөлт ороод тийм ээ. Тэгэхээр бол яаж нөхөр бол ер нь энэ байгууллагууд өөрсдөө тийм ёс суртахуунтай байх хэрэгтэй. Тэгээ хүний давтчихгүй гэдгээр нь хараач. Тэгээд энэ ялгаатай байдлыг зөвшөөрөх хэрэгтэй. За тэгээ хүмүүнлэг байх хэрэгтэй. Тийм ийм одоо хүнлэл байхаа бол айгүй капитал байгаа шүү дээ. Тий? За ингээд энэхүү манай Цэргийн Баярт зориулсан 3 сарын маань HR Talks Mongolia дугаар маань энэхүү амжилттай дуусчин. Тэгээд хүрэлцэн ирсэн зочиндоо одоо цаг заваа гарган одоо салбарынхаа мэргэжил үнцэнтэй зөвлөгөө өгсөн маш их баярлалаа гэд манай юунд ч байгууллагын гарын билгийг гардуулъя. За эхлээд манай одоо бид нар Gym Hub-тай хамтарч ажилладаг. Gym Hub маань таас мэдж байгаа. Би өнгөрсөн жилд бол миний хувьд йогоор хичээлсэн жилээс энэ жил фитнесээр хичээлж байгаа. Тэгээд фитнесээр их гой өөрчлөлт гарч байгаа. Тэгээд манай уулзж байгаа хүмүүс айгүй мэдрээд илээ. Тий. Та бас гоё энэ фитнес хаб юм байна. Одоо гарын билэг байгаа. Энэ дотор нөө жимийн юунууд байгаа. Хэрэгслүүд байгаа. Гэртээ жим хийж болох хэрэгслүүд байгаа. Энийг бэлгэлжээ. Тэгээд хөөхөн бохцны нөгөө нэг тодорхой ирэхээр хаанаас ч хизээч өөр тойрхон салбараар үйлчлүүлнэ. Тий. Одоо Монголын 20 гаруй салбарт байрлаж байгаа маш гоё жимийг хямд өртөгтөө үйлчлэгээ бид нар авах боломжтой маш гоё сүлжээ байгаа. Тэгээ та бүхэн маань HR-ууд маань үйлчлүүлээрээ фитнес хичээл маш чухал байдаг шүү. За манай дараагийн хөгжил трэд ариун брэнд. За энэ бол танаа эхнэр зэх таалагдах баха. Тэгээ энэ гэр ахуйд маш гоё одоо хэрэглэтгүүн болох гоё бүтээгдэхүүнүүд байгаа. Ариун брэндийнхаа хөгжлөөрийн бүтээгдэхүүн. За мөн манай одоо миний эхлэн гаргадаг одоо Зангиа цэгийн нисм гаргадаг HR магазин сэтгүүлийнхаа сүүлийн дугаарыг манай цэцгэл авч амжаагүй байсан. Тэгээ өмнөх дугаар хоёрыг бэлгэлээ. Тэгээд манай дараагийн маань бас зураг болно юмуд бас байгаа. Тэгээ өмнөх дугааруудаас гарч ирсэн. За энэ дугаараа бэлгэлээ. Тэгээ манай подкастыг үзэж байгаа сонсогч нар маань HR магазин сэтгүүлийн дугаар бүх дугаарыг Зангиа цэгийн HR магазин цэснээс үнэгүй унших боломжтой байдаг шүү. Тэгээд бүгдээрээ сайхан ороод салбарынхаа сүүлийн үеийн мэдээлүүдийг аваарай. За мөн дараагийн бэлэг маань за миний өөрийн бичсэн энерги менежмент ном байгаа. Тэгэд аавн гэж битэр нөгөөч авч амжихгүй одоо явсан хүн маань байгаа. Тэгээд манай захиралдаа энэ номоо гоё бэлгэлээ. Тэгээд илүү 2026 он илүү гоё ирчихв шүү дээ. Илүү гоё зөв зарцуулаа. Гэтэ уг зөв зарцуулдаг хүн л дээ. Тэгээд энэ ойлголтыг олон хүнд хүргээгээрэй. За манай дугаарыг маань сонсож байгаа HR-ууд манаас өөрсдийнхөө энергит аягүй анхаараараа ном маань интер номын бүх салбарууд мажик ном байгаа маань ийм бүгд бас ондонор барьсан байгаа шүү. Тэгээд та бүхэн маань гоё авч уншаарай. Тэгээд манай захиралдаас номоо бэлгэлж байна. За манай дараагийн ивент тэтгэгч ачуур клиник. За энэ бол аягүй гоё үйлчлэгээ байгаа. Одоо бид нар хавар маш их ядардаг. Тэгээд ядраад байна уу? Харшлын, хордлогын мөнхийн залуу хаан тустай мөнхийн залуу багсаж хэлж болно. Тэгээд энэ бол ачуур клиник бол миний байн уушуулдаг имлэг. Тэгээд ачуур клиникээр 300,000 төгрөг хүртэх бичиг өгч чинь. Тэгээд хавартай холбоотой гоё ядралтын ядаргааны вакцины очиж хийлгээрэй. За баярлалаа. За манай дараагийн манай HR корпорац энэ зүгээс одоо компаниудын акционерт зориулсан, эзэдүүдэд зориулсан, захирлуудад зориулсан оргил малаа гэдэг хөтөлбөр байдаг. Тэгээд Монголын маш сор болсон мундаг одоо багш нараар заалгадаг 3 сарын хөтөлбөр байдаг. Тэгээд энэ одоо хөтөлбөрт маань Цэргийн Баяраар тохиолдуулан 100% үнэгүй суралцах юм бичиг өгч байна. Баярлалаа. Нөгөө юм бэ. Тий.
За ингээ баярлалаа. Тэгээд бидний энэхүү подкаст нэг хөө жаргаж байна. Тэгээд та бүхэн маань подкастыг үзсэн бол комент хийрээ, лайк дараарай, шеэр хийгээрэй. Энэ бүхэн маань ингээд юм хийж байгаа хүнд айгүй гоё урам өгдөн шүү. Өмнө нь бол би нөгөө хийдэггүй байхдаа бол анзаардгүй байсан юм билээ. Нөгөө подкастыг сонсчод учиргүй нэг комент лайкнд дардаггүй. Одоо бол ингээд үтсэн бүх юм дээрээ дардаг. Ягаад гэвэл би өөрөө бүтээгч болсон учраас ард нь тэр олон нөгөө талархлын болон шүүмжийн үхэлтүүд за тэр лайк ширүүд ямар хурам өгдгийг одоо өөрөө мэдэрсэн учраас айгүй их тийм харамгүй одоо үзэж байгаа бүх подкастнда бичдэг болсон და та хэдэн нас урам өгөөд бичээрээ шеэрлээрээ түгээгээрэй гэж хэлмээр байна. За ингээ урилгыг нь хүлээж авч цаг заваа гарган одоо маш гомдтой зөвлөгөөнүүд өгсөн баяр манаа цагтаа маш их баярлалаа. За урьж оролцуулсан Алтадаас баярлалаа. Амжилт хүсье. Цааш саясан дугаарт нь. Баярлалаа.